За сайн байцгаана уу? Сайн байна уу? За манай өмнөд Монгол подкаст ээлжид дугаар эхэлж байна. Тий. Манай өнөөдрийн зочноор өмнөд Монгол мэдээллийн хүнээ эрхийн мэдээллийн төвийн дараах Энхбат оролцож байна. Тий манай Энхбат бол одоо 20 жилийн өмнөөс тийм ээ бараг одоо хүнээ эрхийн төлөө явж эхэлсэн. Ер нь тэгээд гадаад байгаа өмнөд монголчууд дотор айгаа нэр хүндтэй өөр Монголын дуу хоолойгийн олон улсын тавцанд хүргэхэд жинхэнэ одоо бараг цорын ганц дайчин шиг л одоо ер нь хүргэж байгаа ийм хүн байгаа. Одоо ийм хүн манай нэвтрүүлэгт орж байгаа байдал тийм ээ бид нар маш их баяртай байна. За энэ хотод ер нь энэ хотын мэдхөө хүнч бараг баашгүй л дээ гадаад байгаа өмнөд монголчууд ер нь бараг бүгдээр нь гадарлаж байгаа. Ялангуяа энэ удаагийн эхлэнээ одоо хөдөлгөөн тийм ээ. Манай энэ хот бол маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл тийм ээ. Одоо өмнөд Монголын өнөөдрийн талаар одоо ер нь одоо анх удаа ийм дараачтай, өргөн дараачтай мэдээлсэн ийм гавьяат хүн байна. Тий. Тэр энэ хотын ер нь тэгээд яг одоо энэ хот гэж хүн ямар хүн бэ гэж бид нар бол төдийлөн сайн мэдгүй. Миний хувьд бас сайн мэдгүй байл да. Яг энэ хот чинь одоо яг аль нутгийн хүн бэ? Яг одоо сайн бачгаана уу? Би бол өөр Монголын одоо дээр үед бол Жонод гэж байсан. Одоо Улаанхад хот гэж байна шүү дээ. Жонод аймаг гэж байсан. Жонод аймгийн Байрам баруун хошуу төрж өссөн. Их сургуульд монгол хэл утга зохиолын чиглэлээр тэгээд 4 жил суралж чаад тэгээд 94 онд одоо сургуулаа төгсгөө тэгээд тэндээ нэг хэдэн жил ажиллаж хаад Японд яваад тэгээд 98 онд Японд явж тэгээд тэр жилдээ тэгээд Америкт ирсэн юм аа. Одоо тэгээд бараг 23 жил болох гэж байна. Тэгээд аав ээж нь малчин хүн байсан уу? Эсвэл одоо ямар катер хүн байсан, 10 хаах байсан уу? Ер нь. Миний аав баг сургуулийн багш. Надад хүн баг сургуулийн багш байсан маань. Тэгээд нээж болохоор хөдөөгийн малчин байгаа. Тэгээд өөр хөдөөд төрж өссөн. Тэгээд харуулж одоо сургуульд явждаг монголоор бичгэж дунд сургууль, өндөр жирийн дунд сургууль, их сургуульдаа нь хүртэл тэгээд одоо монгол хэлний мэргэжлэр 4 жил сурсан одоо ийм хүн байна. Хайн тийм байна. Та нарын жоохон байхдаа ер нь тэгээд бүгдээ монгол хэлээр одоо хичээл ордог байсан байна. Тийм ээ баг сургууль, дунд сургууль, их сургууль гэж. Хайн тийм байна л да. Одоо ч бас цаг үе өөр болжээ. Бид нар энэ одоо өөр Монголын хувьд бол үнэхээр харанхуй цаг гэсэн байна л да. За тэгээд яаж тэгээд Америкт яваад очдгийг ер нь тэгээд яг ер нь Америкт л одоо өөр Монголд байхдаа ч гэсэн Америкт ирэх хүсэл байсан. Тэгээд бүр би бол их сургууль байхдаа тэгээд өөрөө Японд явсан. Тэгээд Америк ирнэ гэхэд бас чүштэй манай тэндээс чинь тэгээд нэгд бид нар чинь одоо хятадын паспортын өмсөд тэгээд Америкийн виза олно гэдэг бол бараг л одоо бас маш хэцүү байсан шүү дээ. Тэгээд тэр вич одоо хятадаас гарна гэж одоо Америк байдаг өөр улсад очих ч гэсэн бас хэцүү хин цаг байсан. Тэгээд одоо Япон улс орсон болохоор тэгээд Японд явах нь одоо надад дүд байсан. Тэгээд ер нь өөр Монголд бол бас байх аргагүй ийм нөхцөл байдал байвалж байсан. Ягаад гэвэл тухайн үед бол одоо өөр Монголын өмнөд Монголын арчилсан олоо гэж байна шүү дээ. Хадаагаа юм байна. Тэр байгууллагт бол би бас гишгүүнээр байсан. Тэгээд хадаагаа 95 онд тэгээд баримтлагтаад босод нь бас манай хандмаар одоо бас нийлээд олон хүмүүс баригдсан. Тэгээд ер нь тэнд ажил хийнэ гэдэг бол бараг боломжгүй биш байсан. Тэгээд ер нь тэгээд нэг энэ хятадаас гарыг гээд ингээд Японд явах нь одоо надад арайдуд байсан. Тэгээд
Тэгээ Япон бол миний одоо хамгийн одоо очигсан мөн биш үү. Тэгээд Японд яг л бас хичүүл тэр мөнгө тэгээд одоо биднэрт ямар мөнгө байх вэ? Тэгээд одоо энэ тэндээс хэлжин дөнгөж тэгээд Япон тэгээд ер нь би нэг 4 сар байсан. 4 сар. Тэгээд нэг их боломж гарсан. За тэр боломж нь юу гэхээр чинь Америкийн Колумбия их сургууль гэж Нью-Йорк. Энэ бол одоо 98 оны 10 сарын 2-нд нэг хорл болсон. Тэгээ энэ хорл нь одоо юу болохоор гэхээр чинь өвөр Монгол төвд ойгор болоод Тайваны одоо тусгаар тогтлолын тухай ингэж ярилцах энэ хорл байсан. Тэгээ энэ хорлд тэгээд тухайн үед бол өвөр Монголын ардын намын дарга байсан манай тэмцэлдэх бол тэгээд одоо надаа орлого явуулсан Америктайгаа хүнээр дамжуул. Тэгээд бол би тэр орлогыг авч тэгээд энэ хорлд ирэхээр тэгээд харин угаанд нэг виз их амархан гарчсан байсан. Тэгээд би одоо Америкт улсад ирэндээ тэгээд бочихгүй. Эндээс бол эрэхтэй л орж ирэхтэй тэгээд энэ улсаас бол одоо бочих ямар ч одоо бодлоохгүй. Тэгээд энд бол одоо өвөр Монголын хүний эрхийн талаар, өвөр Монголын одоо эрхчлээний талаар ажил явагдвал одоо ер нь миний жүдний улс байсан. Тэгээд Америкт 10 сарын 3-ны өдөр тэгээд 10 сарын 2-ны өдөр ирээд одоо 98 оны 10 сарын 2-ны өдөр. Тэгээд л ирснээсээ тэгээд одоо болтол Нью-Йоркт ингээд амьдарч байгаа. Тэгээд за тэгвэл бараг уугар болж байна да бараг. Тийм байна. Тэгээд одоо яг хөө тэгээд эрэхтэн бас тэгээд ер нь бас хэлгүй ер нь англи хэл гэж бараг л одоо юу ч байхгүй гэж болно хэлээр орж ирэх. Тэгээд одоо хэлний сургуульд явлаа. Тэгээд хэлний сургуулиар дамжиж тэгээд жахан хэл сурч байлаа. Тэгээд хэлний сургуулиас дахиж их сургуульд дахиж ороод одоо бүр бачелораас эхлээд мастер тэгээд одоо компьютерийн чиглэлээр сурсан. Тэгээд тэр дундаа тэгээд одоо мэдээ өвөр Монголын тэгээд одоо хэлгүй бас ч юм аа. Тэгээд мэдээж нь одоо өвөр Монголын хэдийн хүний эрхийн асуудлын талаар ажилладаг мэдээлдэг ийм одоо сонин хэвлэлөө жишээ нь ихэд одоо тэр үеийн Radio Free одоо жилет аз гэж нэштэй тэр нэвтрүүлэг байсан. Тэгвэл одоо Voice of America гэдэг тэр нэвтрүүлэгтэй холбогдож чигээд одоо өвөр Монголын тэр хятад хэлээр мэдээлдэг байсан. Одоо ч гэсэн тийм нэвтрүүлэг байгаа штэ. Тэд нартэй тэгээ холбогдож одоо өвөр Монголын байдлын чадах ятгийн хэрээр одоо мэдүүлэх юмсан гэж. За тэгж ягаад нэг хэдэн жил 2-3 жил болоод тэгээд бас хэл мэл гаагуу тэгээд сурсан. Тэгээд за одоо өвөр Монголын асуудлыг бол ер нь одоо хятад хэлээр мэдүүлнэ гэдэг чинь одоо дэлхийн нийтийн юмд бол бас нэг мэдээж нэг хэж гартай л хүмүүсэл сонсон шүү дээ тийч одоо эхнэр англи хэлээр хүмүүст мэдүүлж болох юм. Тэгээд бол одоо манай өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө байгуулсан 2001 онд. Тэгээд 2001 онд. Тэгээд бол одоо өвөр Монголын ажиглалт хийж одоо Southern Mongolia Watch гэдэг англиар тэгээд бас монголоор хятадаар японоор ингээд хэдий хэлээр гаргаж. Тэр үед бол одоо бас нэг хийжсэн нэг ажлыг бол өвөр Монголд энэ гадны мэдээг яаж оруулах. Одоо мэдээж тэр монголоор бичнэ гэж энэ софтвер юм гэж бол бараг л байхгүй шүү дээ компьютерээр. Одоо интернет гэдэг юм чинь бараг л одоо Америкт ч гэсэн үл тэгээд утсаар ингээд жалгадаг байсан шүү дээ. Тэгээд өвөр Монголд бол одоо интернетээр холбогдно гэдэг бол бараг байдаг. Нэг имэйлээр ингээд хаан цаана ингээд нэг юм явуулдаг байсан. Тэгээд имэйл одоо бид нар чи имэйлийн хаяг цуглуулж одоо өвөр Монголд байдаг хүмүүсийн бараг бүх
нэг сургууль ч юм уу байгууллагын имэйл хаягуудыг чоглуулж. За тэгээд өөр тухай одоо хятадаар гарсан мэдээллүүдийг явуулдаг байсан. Яагаад бол манай монголчин бичгээд өгчмөл гадна юу болж байгааг мэдэхгүй. Тэгээд өвөр Монголын тухай юм уу хятадын тухай бас гадна ямар мэдээ байхыг баргал өвөр монголч чинь олж үзэх боломжгүй шүү дээ. За тийм байдал бол тэгээд бид одоо тэр хятадаар одоо 8 мөнгө гончаа гэж штэ. За тэрэн тэгээд явуулж хахаар манай бас их олон хүмүүс үздэг байсан гэсэн. Тэгээд зарим нь одоо бүр дармалж аваад тийм цаасан дээр дармалж аваад юм дээр бас тэр бол одоо 20 жилийн өмнө болжээ. Тэгээд одоо тэгээд англи хэлээр их мэдээлэл болсон. Тэгээд англи хэлээр одоо дэлхийд өвөр Монголын хүний эрхийн асуудлыг танилж болох талаар тэгээд одоо болтол тэгээд одоо ер нь иймэрхүү ажил хийж байгаа. Тэгээд өвөр Монгол болсноор хүний эрхтэй албатай бүх асуудал дээр бид мэдээ хийдэг. Англи хэлээр. Энэ хөвөл хүний эрхийн байгууллага одоо Америкийн засгийн газар одоо улсын орл одоо Европ гэдэг ийм байгууллагуудад одоо нөөцөд нэгсэн үндэсний байгууллагч гэсэн тэгээд банк нэмэд өргөдөг. Ийм түүх. Одоо энэ өвөр Монголын байдал одоо хос хөлний бодлого явуулсан адилхан жилээс хойш ер нь бүр нэлийн хүндрээд байх шиг байна л да. За тэгээд бас одоо энэ урд нь бол Трампын засгийн газрын явуулж исэн бодлого. За одоо хэрвээ ерөнхийлөг солигдвол бас Америкийн бодлого бас солигдож мэдэх юм л да. За өвөр Монголын байдал бол одоо бүр л хүндрээд байгаа болтой байна. Энэ талаар ер нь Америкийн олон нийт одоо ер нь ямархуу хандхтай байдгийг монголчуудын талаар одоо явуулж байгаа энэ бодлогыг ер нь Америкт дэмждэг хүчин ер нь хэр байдаг юм бол да. Энэ одоо ер нь энэ Трампын засгийн газрын үед бол энэ хятадын асуудлын талаар маш их ажил хийсэн. Эднэр бол сүүлийн 2 жилд бол одоо бүр сүүлийн 1 жил байх энэ коронавирус гэдэг юм гарснаас өөр бүр илүү хүчтэй ажиллаж одоо их олон эрчимтэй ажиллаж их олон ажилтны талын одоо бодлогоо бас эднэр өөрчилж тэгээд юм хийсэн. За энд нь бол мэдээж одоо хятадын асуудал гэхэр чинь тэгээд одоо Тайваны асуудал байж байгаа, Хонконгийн асуудал. За энэс нь гадна бол одоо мэдээж өвөр Монгол төвд ойгрын асуудал. За энэ чиглэлээр бол эднэр бүр айгүй сайн ажиллаж байсан. Одоо болтол бол тэгээд яагаад бол эднэр баргал одоо би 20 хэдэн жилийн дамжирж байгаа. Ер нь Америкийн 8 байжсэн 20 хэдэн жилийн түүхэнд ерөөсөө ингэж эрчимтэй ажиллаж байгаагүй. Тэгээд энэ сүүлийн 1 жилд бол эднэр бол маш одоо хятадын байдлыг бол хятадыг бас их зүгээр таньж одоо таньсан гэж би ойлгож байгаа. Тэрээс өмнө болохоор ч одоо Обамагийн засгийн газар гэтэл тэгээд Бушийн засгийн газар чинь тэгээд за хятадтай яах хүний эрхийн асуудлыг бол авч ярина. Ихтэй тэр нь нэг бэлэгдлийн шинжтэй. Тэгээд л нэг харна тэгээд хүний эрхийн асуудлыг мэдээж нэг ярина. Ихтэй ямар ч тийм нэг одоо жинхэнэ нэг ахичтай юм хийгээгүй байсан. Гэхдээ Трампын засгийн газрын үед бол айгүй нилээд олон бодлого авсан. Нилээд олон ажил энэ жишээ нь ихэд одоо энэ эдийн засгийн талаар ч гэсэн тэгээд тэр компаниудыг их олон компаниудыг бол одоо хориг тавьсан байна Америкт. Тэгвэл тэрнээс гадна гэхэр чинь одоо энэ улсын хурлч гэсэн төрийн State Department гэж штэ төрийн департамент гэж их олон одоо шин гэж хуул дүрм гаргаж ирсэн. За тэгээд тэрнээс гадна одоо өвөр Монголын асуудал, Төв дайгийн асуудлыг бол баг энэ тусгаар тогтол эрхчлөөний талууд нь илүү авч. За ер нь Америкчин энэ талаар бол баг одоо өнгөрсөн 20-30 жилд бол хүний эрхийн талаас л ярахаас биш тэгж хүний эрхийн талаар бол баг авч өчгүй байсан. Одоо өвчин Трампын засгийн үед бол одоо нэг хэмжээнд бас авч үжих гэсэн ийм нэг бас нэг ажиллагаа
бол явагдаж яасан. Тэгээд бас жишээ нь гэхэд нэг комисс хүртэл байгуулагдаж яасан. За энэ комиссийн нэр нь болохоор ч одоо үеийн Америкийн одоо занал хэл хамгийн том дайсан гэсэн ухаантай. За хэн байвал хятад гэсэн ийм нэг комити одоо англиар бол the Present Danger Committee on Present Danger China гэдэг. За яг хятад жаруулсан одоо ийм нэг комисс байгуулагдсан. За энэ комисс болохоор ч одоо Америкийн төвхөнд 4 удаа байгуулагдсан. Маш одоо хүн чухал цаг үед л байгуулагддаг ийм нэг комисс. За энэ одоо энэ комист ямар хүмүүс ажилладаг вэ гэхээр чинь одоо дээр Ригнэ засгийн газрын үед энэ зөвлөлт толгойт улсыг одоо татж унгах болгох нураах үед ажиллаж исэн тэр хүмүүсүүд ажиллаж байгаа. Тэгээд эдний энэ зорилго байдаг. Шууд хэлж байгаа. Хятад намыг бол татаж болгон тэгээд хятадын засгийг бол коммунист дэглэмийг бол нураана гэсэн. За тодорхой ийм нэг хүртээ ийм нэг комисс байсан. За энэ комисс болохоор тэгээд бид нартэй бас шууд ажиллаж тэгээд төвд ойгоор одоо мэдээж Хонконг, Тайваны хүмүүсээс гадна одоо бас босод одоо жишээ нь бол энэ хятадын эдийн засгийн одоо жишээ нь юу гэдэг явж байгаа штэ одоо нөгөө юу гэдэг вэ? Бүс болоод зам гэдэг нэг бүс болон зам гэдэг нэг бүс нэг зам. Бас одоо энэ бас нэг төсөлтэй нэгдээд ажиллаж байгаа юм лээ. За энэ төслийн дагууд одоо их олон улсууд бас эдийн засгийн их эдийн засгаар хавхарж яхаар барахгүй одоо бүр цаашдаа нь одоо тусгаар тогтол улсын аюулгүй байдал гэсэн бас их одоо ноцтой юм нэг сөртүүлэг болж байгаа. Энэ хятад улс бол ийм хятадын засаг бол ийм сөртүүл болж байгаа. Энэ тал дээр тэд их ажиллаж тэгээд бас одоо төвд ойгоор Монголоос гадна одоо жишээ нь Хасагстан ч юм уу бас одоо тэр чинь Африкийн улстай хүртэл хамтарч ажиллаж одоо аюул гэдэг юмыг дэлхийд хамаад одоо энийг яаж одоо хоригдож зогсоох талаар төгчтэй ажиллаж байсан. За энэ байгууллага одоо ч бас одоо бас байгаа штэ мэдээж энэ засах сонирхолтой ажиллаж хөгжүүлнэ. Гэхдээ одоо яг энэ Байден гэдэг хүн одоо ерөнхийлөгч болоод гарахаар одоо яах вэ гэдэг бол бас нэг том асуудал. Одоо ерөнхийдөө тэр ерөнхий хандшийг бол өөрчилж чадахгүй байх. Баргал. Гэхдээ бас мэдээж тэр Байдны ард бол одоо ямар хүмүүс байдаг бол голдоо Wall Street гэдэг одоо том баячууд байдаг. Тэгээд тэр баячууд ч болохоор мэдээж хятад улстай бол одоо ихэнх бодно. Тэгээд тэр хас нь бол одоо энэ яг энэ одоогийн шиг Трампын шиг засгийн шиг ингэж эрчимтэй ажиллаж чадахгүй байх боломж байгаа. Гэхдээ бас Америк бол яг бас нэгэнтээ ингээд тогтчихсоных олон ийм нэг дүрм хоол ингээд бас Трампын засгийн ачиж их олон одоо хятадын талаар их хоол дүрм гаргасан шүү дээ. Эднэрийг бол энэ бүгдийг үгүйсгэж чадахгүй байх. Тэгэхдээ бас тэгээд тэрээс гадна бас энэ одоо юу яаштай улсын хурлал гэж байгаа. Одоо яг тэр Сенат гэж байгаа дээд зөвлөгөө. Дээд зөвлөгөөнд нь бол одоо энэ арчилсан нам болоод бүгд найрамдах нам одоо баг хагасах сэтэлчлэг. Технэр бас мэдээж бас ерөнхийлөгчл тэр өссөн бүхнөө бас явуулахад бас лэчүү. Тэгээд ягаад бол улсын хурлал бас хариг тавьж болно шүү дээ. Эхнэр нь тэгээд ерөнхийдөө миний бодлоор бол яг вэ тэгээд 4 жил шүү дээ. Тэгээд 4 жилийн дарааныхаа бас юм өөрчлөгдөн. Тэрнийхэн донд нь бас ингээд бас донд үеийн ингээд юу гэж байдаг. Монгол гэж байдаг. Тэр үеийн бас ингээд өөрчлөлт гарах байх. Ерөнхийдөө бол
ерөнхийдөө Америк бол энэ хятадын асуудлыг бол мэдсэн, хятадыг бол таньж эхэлсэн. Тэгээд энэ бол зүгээр л хүний эрхийн асуудал явж яраад хятад бол хятадын асуудлыг бол ингэж яг л хүний эрхийн талаар ингэж өөрчлөлт гаргаж чадахгүй. Зүгээр нь хятад бол тэгээд хүний эрхийн асуудлыг чинь тэгээд жил болгоно Америкийн засгийн газар чинь тийм нэг хэлжээр хийдэг байсан. Хятадын засгийн газар өмнө хойно нэг бүр энэ Америкийн төрийн департамент очиж мэдээ өгч байсан. Тэгээд за яг тэгээд энэ засгийн төлөөлөгчтэй уулзаад бид нар ч ярихт л хятад аажаа тгийгээд л тэгээд л ямар ч нэг тэр хүний эрхийн талаар нэг өөрчлөлт гэж хийхгүй л дээ. Тэгээд тэгтээ энэ коронавируснаас болоод одоо бас дэлхийн нийтээр ганц Америк биш одоо Европын улсууд энэ маш өөр болсон өөрчлөлт гэдгийг танилд энэ хятадын бүх юм нь өөрчлөгдөж байгаа тийм. Яран бас гайгүй байх гэж бодож байна бас. Одоо энэ Америк Хятадын харилцаа бол нэлийн хурцтай байгаа гэдэг нь бол тодорхой байгаа л да тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо өвөр монголчуудыг ер нь монголчуудыг одоо хятадын эсрэг одоо энэ бодлогоо ер нь ямархуу зорилгоор ямархуу байдлаар ер нь Америкчууд одоо ашиглах гэх юм одоо ямархуу байдлаар бид нартэй одоо хамтарч ажиллах юм одоо зорилго бодлого хараа байгаад байгаа юм бол энэ талаар нь ер нь одоо монголчууд бид нар ямар санаачлаа гаргаж бас энэ дээр бас бид нар бас ашиглах хэрэгтэй байх л да энэ тийм ээ. Тэгэхээр иймэрхүү талын одоо бидний зүгээс одоо боловсруулсан тийм төлөвлөгөө одоо ийм юм байна уу? За тэр болохоор ч одоо Америкийн засгийн газар бол засгийн газар улсын орл бол өвөр Монгол гэж мэдээж Монгол л гэж өвөр Монголын асуудлыг бол Монголын асуудлын нэг хэсэг гэж үзэж байгаа юм байна. Мэдээж одоо тусгаар Монгол улс бол тусдаа тэд бас мэдж байгаа. Гэхдээ Монгол гэж хэлэнгүүт тэд бол за тэгэл өвөр Монгол гэж хэлэнгүүт за Монгол гэдэг шууд тэр тэргүй бид нар чинь одоо ерөөсөө нэг л улс байсан шүү дээ. Тэд бас энэ дээр энийг бол мэдж байгаа. Тэгээд за энэ Америкийн талаас болохоор өвөр Монголын асуудлыг бол зөвхөн хятадын хүний эрхийн асуудлын нэг гэж үзэж байгаа биш. Зөвхөн төвийн асуудал үед болоод ойгор болохоор чинь өөрийн гэх тийм тусгаар улс байхгүй шүү дээ. Бид нэр ч юм болохоор Монгол улс байгаа. Туургут нь Монгол улс байгаа манай ард талд. За тэгэхээр манай асуудал бол арай өөрөөр тэдэнд харагдаж байгаа. За тэгээд тэр стратегийн талаасаа нь бол тэд нэр өвөр Монголод болоод ар Монгол улсыг бол бүхэлдэн ингэж авч үзэж байгаа. Энэ нь бол тэд нарт илүү бас мэдээж ашигтай шүү дээ. Тэгээд яагаад гэвэл чинь Монгол улс бол арчилсан улс. Би бас тэднэрд банк хэлдэг байсан. Тэгээд тэр Америкийн улсын хурлын болоод төрийн департаментийн хүмүүсүүдэд энэ Монгол улс одоогийн тусгаар Монгол улс гэдэг чинь бол манай Mongolian nation Монгол дээр үе одоо манай Монгол улсын зөвхөн нэг л хэсэг юм аа. За Монголын асуудал гэж одоо энэ чинь 100 сондолсон нэг асуудал байгаа шүү дээ. 100 жилийн өмнөөс л Америкчууд л ингээ Mongolian question гэдэг ингээд энэ англи хэлээр тэгдэг. Монголын асуудал. Энэ Монголын асуудал гэдэг юм бол Монгол улсын одоогийн Монгол улсын тусгаар тогтол энэ Монголын асуудлыг бүхэлдэн шийдээгүй байхсаар. Яагаад гэвэл өвөр Монгол ийм том одоо нутаг төсөртэй. Одоо ичнээн хүн амтай. Тэгэд энэ ингээд одоо ийм том хэсэг нь ингээд харийн найрхалдор байна гэж. Одоо Монгол энэ Монголын асуудал чинь бүхэл бүтнөөрөө шийдэгдээгүй шүү дээ. Тэгээд зөвхөн хар монголчууд хэлэх одоо би хандж хэлэх зүйл юу байвал за та нар тэгээд тусгаар улсын иргэн ямар сайхан энэ бол одоо бидний зүүд бүх монголчуудын зүүд байсан 100 оны зүүд байсан гэдэг
Одоо энэ хандлын үйл бид дээр одоо ч гэсэн тэмжиж байгаа шүү дээ. Бас энэ манай Монголын асуудал нь шийдэгдээгүй юм шүү гэдгийг л ингээд санаанд ингээд тавьж байгаа хэрэгтэй юм. Энэ Монголын асуудал тэгээд зөвхөн нэг Монгол улс одоо Монгол улс хөгжил гэдэг ингээд янз бүрийн яриад байна. Газар дээрх ганцхан Монгол гэдэг яриад байгаа. Тийм биш юм аа. Энэ Монгол улс чинь зөвхөн нэг газар дээрээс ургаад гарчихсан юм биш. Энэ чинь зөвхөн одоо манай ийм том одоо Монгол гэдэг ийм одоо бүр одоо 13 дугаар жууны эжент гүрнийг л хэлхийг байлиг. Тэр бол одоо дэндүү том. За тэрээс сүүлээр ч гэсэн манай Монгол гэдэг ингээд бүр бүхэл бүтэндээ нь одоо 40-од он одоо 40-од оны ч яг та 10 он одоо манжин юун дээр ч гэсэн тэгэхээр тийм ч манжин энэ нойрхон бас их одоо бид нар бас дахиж харах хэрэгтэй шүү. Энэ чинь бол тэр чигээр нэр манжид одоо яг ижлэгдээд боол болоод ингээд колончлогдоод явсан биш шүү дээ энэ чинь. Энэ нэг юм бол одоо бас Монгол болоод манжийн одоо хамтын бас юм нэг засах байсан, нойрхол байсан гэж байна. За тэрээсээ тэгээд тусгаар ингээд тусгаар тогтлоо нь одоо сэргэн гэж. Би бол одоо сэргэн гэж хэлдэг. Энэний бол ягаад бол монголчууд тусгаар тогтлоо оллоо дахиж оллоо гэсэн Монгол ерөөсөн тусгаар улс байсан шүү дээ. Тэгэхээр зөвхөн сэргэн. Тийм. За энэ явцад одоо мэдээж өөр монголчууд одоо их тэмцсэн. Тэгээд өөр монголчууд энэ борьяа хайлын өгөөд хүртэл тэгээд одоо бүх бар монголчууд бүгдөө оролцож байсан шүү дээ. Тэгээд ийм болохоор Монголын төв гэдэг Монголын асуудал гэдэг чинь нэг амар том асуудал байна. Зөвхөн энэ Монгол элиг бол энэ Монгол гэдэг том асуудлыг бол зөвхөн тусгаарлахтансан Монгол улсаар авч ичж болохгүй гэдгийг бол одоо санаа олмаар байна. За тэгээ энэ талаар нь Америкчууд гэсэн тэгээд яг одоо бол харин дахиад биднэрт бүр ингэж хүртэл ярьж байсан. Энэ Ялтын гэрээ гэдэг байна шүү дээ. Одоо 45 бид нар бас шүүжүүлж болох юм боломж бас байгаа гэж ярьж байсан. За технэр нь тэр Америкчийн оролцож байгаа байсан шүү дээ. Тэр юу технэр энэ чинь бид нар бол тэгээд яг 45 онд бол ингээд яг хоёр хоогдсанаас биш. Одоо ер нь Монголын асуудал чинь нэг л байгаа. Нэг л том. Тэгэхээр энэ нь бол одоо нэг стратегийн талаас бид нар тэгээд Монгол улс бол арчилсан улс одоогийн тусгаар Монгол улс. Тэгээд хэрвээ энэ арчилсан улсын дотор одоо жишээ нь өвөр Монгол багтаад ороод ингээд ийм нэг том нутаг төвсгэр Монгол гэдэг нэг одоогийн Монголоос том энэ өвөр Монгол нэг Монгол гэдэг нэг одоо улс гэх юм уу да одоо хэрвээ арчилсан улс байхад төрвөл одоо энэ Америк болоод ямар их одоо энэ стратегийн их ач холбогдолтой вэ гэдгийг нь тэд нэр мэдчихэв. Тэгээд одоо урт тал нь хятад гэдэг ийм нэг одоо ийм нэг диктатор гэж байна шүү дээ. Одоо ийм нэг дээр дарамгийлах засаг байгаа. За тэгээд одоо энэ Орос гэдээ бас ч одоо нэг тиймэрхүү нэрштэй Орос бол арчил байхгүй. Тэгэхээр монголчин бол ийм хоёр том одоо ижирхэг одоо ийм дарамгийлах засгийн дунд байгаа колони одоо өвөр монголчууд колони нисгчтэй энэний дунд байгаа нэг арчилсан нэг үнчин арал гэж одоо байгаа Монгол тасгаар татсан Монгол улс. За хэрвээ энд одоо өвөр монголчууд тэгээд их энэ арал одоо хоёр дахнаар томрно шүү дээ одоо. Тэгэхээр одоо энэ Америкийн стратегийн энэ юмд бол одоо маш их ач холбогдолтой. Тэгэхээр энэ талаас нь гэж байгаа. Нөгөө нэг талаас нь бол одоо энэ одоо чав юу чинь бас тэгээд эдийн засаг энийг бас их ботхоо байх аргагүй шүү дээ. Энэ Америк одоо талаас ч гэсэн тэгээд энэ эдийн засгийн талаар хэм энэ хятад бол их төшөж шүү дээ. Ярам уурхаан баялагийг жишээл одоо яг хятадаас оруулахгүй байх аргагүй. Жишээ нь ихэд одоо тэр хоошоо гэдэг одоо хоор гацгийн элемент гэж юм юу. Тэр ч юм болохоор одоо баргал дэлхийн одоо жууны 95 одоо өвөр Монгол гэсэн. Өвөр Монголын одоо вогтын одоо энэ одоо хоошоо гэдэг юм ч одоо баргал одоогийн бүх одоо энэ
одоо компьютерээс аваад одоо барах нийс гонгочод бүх юмд одоо энэ хор шороо гэдэг юм хэрэгтэй байгаа. Тэгээ хятад бол одоо үгдийг ингээд баччих гэсэн энэ маркетинг одоо үгдийг авчих. Тэгээд одоо энэ гэж гаштай одоо Америкийн Америк ч юм уу энэ Япон, Европын улсуудад бол одоо их юу гэхэд одоо сөрдүүлж байгаа штэ хэрвээ бид нараа энийг гарахгүй бол та нараа одоо ямар ч юм хийж чадах уу гэж мэдж байгаа. За энэ юм чинь тэгэхээр бид нар бас тэр Америкийн хүмүүсүүд энэ наан юм чинь манай өөр Монголоос гарч байгаа. Энэ асуудлуудыг ингээд танаа шийдэхэд амархан байгаа. Энэ чинь хэрвээ өөр Монгол хэрвээ тусдаа улс болох юм уу? Тусгаар юу болох юм бол тэгээд энэ асуудал аяндаа шийдэгдэнэ. Тийм ч дээ. Тэгээд ганцхан өөр Монгол бол одоо хоошрол биш дээ бас бусд одоо маш их баялаг байгаа. Одоо хятадын баргал одоо тэр энергийн юу гэж байгаа штэ суурна гэдэг хятад ч одоо 2009 оны үед одоо өөр Монголыг бол хятадын хамгийн том энергийн суурн газар гэдэг нэрлэлчихсэн байд. Тэгээд тэр нүүрс одоо бусд одоо төмөр янз бүрийн юм бол одоо өөр Монголоос гарч байгаа. За энэ бүх баялагийг бол мэдээж одоо өөр монголчуудад ямар ч өртгөл байхгүй. Бүгдийг хятадууд эжилж гисэн. За энэ юм чинь бас тэгээд энэ Америкийн энэ мэдж байгаа. Мэдээ өгсөн. Өөр Монгол бол маш их одоо байгалийн баялагтай. За тиймэрхүү л байна да. Тэгэхээр Америкийн талаас бол өөр Монголын асуудлыг бол Монгол улсын одоо Монгол гэдэг асуудлаар бүтэн асуудлаар бүтэн Монгол гэдэг асуудлаар нь авч ижих сонирхол нь илүү байгаа. Тийм бай. Ингээр одоо нэг ийм сони юм байгаад байна л да. За одоо ингээд бид нар 10 өөр Монгол одоо нийлүүлээд ингээд аваад үзье. За ингээд тусдаа байгаа одоо жишээ нь одоо эрх тусгаар тогтносон гэж байгаа одоо Монгол улсад чинь бас жоохон асуудал байгаад байна л да. Энд өөр монголчуудын одоо үйл явдлыг одоо дэмждэг хэсэг байна. За энийг одоо ерөөсөө огт ойшоож үздэггүй. Зөвхөн өөрийнхөө л одоо энэ нэг дотор нэг хадах дотроо л одоо нэг сайхан амьдрах тухай ярьдаг. Одоо тийм ээ бусад одоо монгол үндэстнүүдийн тухай огт санаа тавьдаггүй. Энэ талаар ерөөсөө энийг бол одоо буруу гэж үздэг. Ерөнхийдөө бол тийм хүчин манай энэ эрх мэдлүүд дотор бол ер нь нэлийн хувийг нь эзлээд байна л да. Гэтэл бол одоо яг нөгөө нэг ах トゥ гээ гэж боддог одоо нэгдсэн Монгол улс байгуулалтын ач тусыг ойлгодог хүмүүс нь бол ерөнхийдөө бол одоо годомжинд л шахуу яваад байна шүү дээ. Энд чи тийм нэг сайн дурын л одоо маягтай энэ чи ямар дэмжлэг тусламжгүй. Энэ дээр одоо жишээ нь одоо энэ Америкт байгаа одоо энэ монголчууд одоо 10 өөр бүгд л нэгдээд одоо нэгдэг ч байдаг юм уу? Ямар ч байсан энэ Монгол улсад хэрвээ нөлөөгөө тогтоож чадах юм бол цаашдаа бас эн чинь ашигтай болно шүү дээ, тийм ээ. Ийм бодлого ер нь одоо юм явуулж байгаа юм байна уу? Ер нь одоо тусгаар Монгол улсад эхлээд одоо Монгол тургалтнуудын эрх ашигыг хамгаалсан тийм хүчнийг бодитоогоор бий болгож ирэхэд дэмжлэг тусалцаа үзүүлэгч гэдэг юм уу? Тийм одоо Америкчуудын дэмжлэгээр ч гэдэг юм уу? Одоо тийм бодлого явуулж байгаа юм байна уу? Энэ одоо яг вэ энэ бол Америкийн талаас бол мэдээж одоо миний ойлгож байхаар бол бид нэр хамтдаа тэгээд 10 тэг нэгдэл одоо Монгол гэдэг энэ одоо үндэсний ашиг тусын нөлөөг тэмцэхдээ тэд нэр дэмжихгүй гэсэн юм байхгүй. Тэр үл тэд нэр бүр дуртай одоо нөгөө стратегийн талаас нь харж байгаа юм чинь. Гэтэл энэ чинь одоо бид нарын өөрөөдөө л хийх ажил байхгүй юу. Ер нь тэгээд сая хэлсэн тэгээд Монголд одоо тэгээд ихэнх юмс нь баргал за тэр өөр Монгол мөнтэй гэж яах юм тэгээд одоо Монголдон тэгээд хөгжүүлээд ингээд сайхан амьдраад тэгээ болоо гэсэн. Одоо иймэрхүү бодлоо мэдээж энэ ч одоо их газар авж байгаа. Энэ ч баргал одоо ганцхан болсон шүү дээ. Дэлхийд ч одоо ер нь тэгээд нөгөө даяарчл тэгээд одоо янз юм болсон. Тэгээд хүмүүс чинь тэгээд одоо ер нь үндэс нухс хатны ашиг сонирхол ашиг тусгийн орн тэгэл хавийн талдаа л илүү тэгэл за би сайхан амьдраад тэгээд тэгээ болоо гэж. Энэ ч одоо яг хитэн энийг одоо энэ талаар одоо бид нэр л ажиллах хэрэгтэй гэж
бодож байна. Одоо монголчуудаа яаж ойлгох хөөш энэ бид нарийн ингэж явж байгаа энэ одоо хүсэж байгаа энэ сайхан амьдрыг гэдэг чинь тэгээд л сүүлдээ бүр л явж агаад бас л энэ төр өрн чинь яаж ямар байх гэдгээс л бас л юм үчтэй шалтгаална. Сүүлдээ хэрвээ тэгээд бид нар чинь тэгээд за энэ хятад гэдэг улс ямар байдгийг ойлгохгүй тэгээд яг юм бол Монголын тусгаар тогтолч гэсэн тэгээд сүүлдээ бас аюул ийм занлах хэлтэй одоо ч гэсэн баргал ихлээд ингээд гарч байгаа л гэж би ойлгож байгаа. Тийм болохоор ингээд ер нь улс төрөөс хол бай. Тэгээд хавандан сайхан амьдраа боллоо гэдэг бол бүр тэр үл бүр яг одоо холын ингээд харалтаас бодох юм бол буруу юм байхгүй юу. Хинээр энэ тал дээр бол манай одоо Монгол бол яг бас арчилсан улс юм чинь тэгээ хүмүүс ярих дуртай хэлэх юм гэсэн юм хэлж болж яадаг. Тэгээд бичиг гэсэн санаагаа ном зохиол болгоод бичиж болж л байгаа. Тийм болохоор одоо бид энэ тал дээр одоо ар монголчуудаа бас үнэхээр ойлгох хэрэгтэй байна. Тэгээд энэ одоо яг үе тэгээд энэ Монгол гэдэг энэ юмыг ер нь нэг дахиж нэг Монгол хүн бүр нэг дахид нэг бодох хэрэгтэй байна. Одоо Монголын иргэн болохгүй шүү дээ. Одоо тийм байхгүй. Одоо нэг монголчуудын одоо яг үе ар өөр бүгднийх нь нэг том нэг асуудал бол юу вэ гэхээр айгүй ингээд сэтгэхгүйгээр нь жижигэрсэн. Одоо Монгол ердөө их том сэтгэдэг хүмүүс байсан шүү дээ. Тэр 13 дугаар зууны одоо хэрвээ тэгээд одоо яг ингээд одоо бид нарын шиг ар монголчуудын маань шиг ингээд одоо усаар ингээд угаагаад их юм бол одоо яаж одоо Европ Оросыг хүртэл тэгээд дайлах юм бэ? Тэр чинь одоо тэгээд тэр үедээ тэгээд мэдээж бас л тэгээд л одоо хэл яранж өөр байсан байлгүй яах вэ? Одоо тэгээд тэгсэн мөртлөө тэгээд бүр тэр бүх юмыг ингэж давж гараа тэгээд ингээд одоо нэг мондог ямар их мондог ихээр ингэж агуу их сэтгэдэг байсан хүмүүс үү. Одоо болохоор ч монголчууд айгүй жижигэрсэн. Ингээ оюун санаагаар сэтгэхгүйгээр нь жижигэрсэн. Одоо тэгээд бүх юм жижигэрээд. За тэгээд одоо Монгол гэж чинь одоо ийм нэг жижигхэн гэж харах болсон тэгээд. Тэр биш одоо ядаж одоо яа тийм хол одоо нэг 13 дугаар зууны үед бүх нутаг дэвсгэр бүх улс орн манайх гэж хэлэхгүй ч гэсэн одоо яг хажууд нь байгаа өөр монголчуудаа нь бол одоо эн чинь л өөр монголчуудаа тэгээд одоо манай ар монголчуудаас тэгээд бас сайн асуудал юм тэгээд нэрээс шул та одоо яаж монгол хэл сурсан бэ? Одоо энэ монгол хэл гэдэг юм чинь хэн өөрөө нь төлхий биш юм бэл хэн сурдаг юм бэ энэ одоо ер нь тэгээд бичтэй тэгээд эн чинь бид нар төрхөөс л байсан юм нэг хэл болохоор л бид нэр ингэж яраад явж байгаа шүү дээ. Одоо тэгээд ямар Монгол гэж тийм мондог улс тэгээд дэлхийн нэг саяар гадны хүмүүс сураад байгаа тийм хэл биш шүү дээ. Одоо монгол хэл чинь тийм биш дээ. Тэгээд тэгнээр нь одоо гих мэт ингэж одоо их олон асуудал байдаг манай ар өөр монголчуудын хоорондоо. Тэгээд арай нэг сэтгэхүйгээр оюун санаагаа арай том тэлж ингэж нэг монгол гэдэг ямар байсан. Тэгээд түүхөө мэдэх хэрэгтэй. За тэгээд монголчууд манай ар монголчууд одоо өөр монголчууд ч гэсэн адил өөр монголын асуудал бол бүр одоо бас бүр илүү хүнд юм байгаа шүү. Одоо тэрийг би дараа хүндий. Гэхдээ ар монголчуудын талаас бол одоо энэ түүхөө мэдэх хэрэгтэй. Ер нь энэ талаар бол илүү бас нэг за ингээд түүх гэдэг ингээд бас юм мэдээж одоо түүх соёл гэдэг монгол бичиг гэдэг ингээд одоо ар монголчууд маань бүр сүүлийн үед л одоо монгол бичиг гэдэг бас их одоо сурж байгаа шүү дээ. За энэ бүр сайн. Тэгээд өөр монголчуудаа бас илүү ойлгох болсон. Энэ бол бүр одоо их одоо эерэг юм хандш гэж ойлгож байна. Гэхдээ бас ер нь түүхэн нэг жоохон бид нэр чинь тэгээд монгол гэдэг их бахархдаг одоо их ийштэй монгол хүн биевэл монгол гэдэг ингээд хүмүүс одоо их бахархаад байд. Тэгээд бид нэр жоохон юугаар бахархах ёстой юм бэ гэдгээл. Одоо бид нэр чинь ер нь тэр агуу сэтгэдэг тийм том байдгаар тэрээрээ бахархах ёстой байхгүй юу? Харин тэгээд одоо нэг гадуурхаад наатах чинь сонин яраатай байна одоо биш байх одоо бүр сүүлэл хожаа мажаа гэдэг янз бүрийн юм ярих гоц нэг хожаад нэг сонин юм байдаг. Тэгээд энэ нэг энэ бол одоо зөвхөн нэг үг биш. Энэ бол одоо нэг том одоо нэг сүүлийн 14 Монголын хоорондох энэ харьцаан дээр гарсан нэг том үжигдэл энэ бол нэг том түүхийн гацх.
Яадах ч одоо юу вэ гэхээр чинь одоо өвөр монголчуудад яг өвөр монголчуудад хандуулсан гэхэд би бас одоо бас биш байх гэж бодоод байна. Гэхдээ бас яг хятадууд гэхэд бас биш шиг байна. Тэгээд энэ нэг сонин байдаг. За би тэгээд энэ хараад их тэгээд энэ хожаагадаг юм бол юу вэ гэхээр чинь яг ар монголчуудын одоо хогийн сав шиг юм байна. Дургуй юм шидчихдэг. Тэгээд одоо нэг хаана харагдсан дургуй юм болохоор наадах ч хожаа байна гэдэг. За хожаа. За тэгээд яг жинхэнэ одоо нөгөө дургуй байдаг хятадны ямар байх гэж чинь бас ойлгодгоо. За хятад жоохон дургуй бол битүү дургуй юм байдаг. Жоохон юун дургуй юм бэ? Хятад нь одоо жоохон юун болдгоо гэдгийг байхгүй юу. Энэ талаараа нь ер нь одоо манай өвөр монголчууд л мэдж байгаа. Ихтэй өвөр монголчуудын бүр өөр бас ондоон одоо хүнд асуудлууд байгаа шүү дээ. Одоо өвөр монголчууд ч юм уу. Тэр өвөр монгол бол хятадын колони гэдгийг одоо энэ бол Монголын нэг хэсэг байсан. Одоо бол хятадын колони болчихсон. Энийг одоо бид энэ талаас нь харах. Тэгээд одоо өвөр монголчуудын хаваас би өөрөө өвөр монгол юмч одоо манай өвөр монголчуудтай сайн мэдж байгаа. Манай өвөр монголчуудын хаваас бол үнэхээр асуудал бас хүнд байгаа. Яагаад гэхээр чинь бид нэр колони орны арт түмэн гэдэг та бодохгүй юу? Тиймэр энэ нэг жовоор тэр зүгээр тусгаар тогтносон Монгол улсын арт иргэд бол зүгээр хараад л зүгээр за бас зарим ойлгох өрөвдөх юмд гэхдээ яг биеэрээ өнгөрөхөд бол маш их жовортой юмуд байдаг. Жишээ нь ихэд одоо бид нар одоо бүх хүмүүжлэн одоо тэр хэлн одоо мэдээж бас одоо бол бүр хятаар сургаж байгаа шүү дээ. Бүр баг сургуулийн 1-р ангиас за би өөрөө гохоны 3-р ангиас одоо хятаар бас мэдээж хятадын гадаад хэл шиг л сурсан л да тэр үед бол за тэгэл өөрөө тэгээд ийм их одоо хятадын колони нойрхол доор байна гэдэг чинь тэгэл мэдээж энэ одоо сэтгэхгүй бүх юм нөлөөлөгдөн мэдээж энэ хятадын бүх юм одоо өссөн орно шүү дээ. Энийг одоо би өөрөө ингээд биеэрээ ингээд одоо энэ Америкт ирснээс үл за энэ бүх юмыг арилгах гэж одоо хичнээн их ажил одоо энэ гэнэрэн өвөр монголчуудын асуудал одоо энэ колонийн асуудал одоо маш хүнд байгаа. Одоо энийг бол та нар ихтэй өвөр монгол ямар байсан ч бол одоо нөгөө хятад хэл сурчихсан монгол хэл сурчихсан хятад биш шүү дээ. Эдгээр чинь бол зүгээр ямар байсан тэр бол монгол хусгаатан асуудлын чинь нэг хэсэг юм байгаа. Ингэж л ойлгох хэрэгтэй. Энэ факт нөгөө нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн хурал одоо форум гэдэг олон одоо хурал суглаанд орсон үг хэлсэн шиг байлээ. Тэгээ ер нь өвөр монголчууд бид олон улсад одоо ийм том нэгдсэн үндэсний байгууллага гэх мэт олон улсын байгууллага тийм ээ үг хэлэн хүрэхэд хэрэг бэрхшээл байдаг. Тэр жил нэг 2000 хэд он жилээ бас нэг форум дээр үг яс нэг яхаа нөгөө хятадч нэг зогсоо тийм нэг юм байсан. Тэг ер нь хэрэг бэрхшээл байдаг ер нь. За энэ бэрхшээл бол одоо ёстой бас маш хүнд бэрхшээл шүү дээ. Одоо нэг анги ирэхэд 22 жилийн өмнө гэсэн. Тэгээд энэ өвөр монгол гэдэг чинь баг одоо ер нь энэ одоо хүний эрхийн талаас ч юм уу бусад одоо Америкийн улсын хурал энэ засгийн газарт бол баг өвөр монгол гэж нэг мэддэггүй байсан. Байгаагүй юмыг байлгах гэдэг ч одоо яг бас амаргүй юм аа. Тэгээд одоо бид яг тэгээд баг багаар ингээд одоо мэдээ өгнө. Одоо энэ улсын хуралд нь очин бас эхлээд бол тоохгүй шүү дээ. Мэдээ явуулсан ч өвөр монгол гэж юу юм бэ тоохчихгүй. Тэгээд одоо гэвч тэгэл одоо чухарж болохгүй тэгээд халуугадаад явуулаад их хэрэгтэй ингээд одоо бид нар чинь бас мэдэх болсон. За энэ нүүб та сайн нарсах одоо нүүбийн тухай нэгсэн үндэсний байгууллагын талаараас тэгээд асуусан. Тэгээд нүүбд бол манай байгууллага одоо 2002 онд нэг онд байгууллагад 2 оноос нь эхлээд тэгээд одоо халуугдсан. Эхлээд халуугдах бас л хэцүү мэдээж хүлээж авахгүй ямар байгууллага тоохчгүй тэгээд ихтэй тэгээд бас одоо танилдас янз бүрийн одоо хүмүүст дамжуулаад тэгээд бас орно. Тэгээд 2002 онд одоо анги эхэлж
нэгсэн үндэстний байгууллагын угал үндэстний одоо форум гэж нэг том байгууллага байдгийг. Тэр үед бол яг 2002 онд эхэлж байгуулагдсан. За эхэлж байгуулагдах үед нь бол тэгээд бас өмсөн чөөхөн тэгээд айгүй бас жижиг юм хоорхон байгууллага байсан. Тэгээд бид нар чинь тэгээд шууд оролцсон. Тэгээд шууд орсон тэр. Тэгээд бол жил бүр бас амархан тэгээд орчиж болдог. Яагаад тэгэхээр чинь эхлээд орцсон чинь тэгээд бүр манай нэр байгууллагын нэр юм бол бүр төгссөн. Тэгээд одоо энэ талаас бол төвд ойгрууч чинь тэгээд бас нэг сонь бас нэг бодолтой байдаг хүн. За тэд нэр бол өөрсдийг нь бол төвдүүд ялангуяа төвдүүд бол өөрсдийг уугал иргэд гэж хүлээн зөвшөөрөх дургүй байсан тэр үед. Яагаад гэвэл бид нэр уугал иргэд гэж яах юм бэ? Тэргөө бид нар чинь улсынхаа эзэн ништэй гэдэг ингээд одоо бас нэг жаанаасаа тийм энэ уугал иргэд гэдэг чинь нөгөө нэг Amazon одоо нэг юу юунд байдаг нэг халуун бүснэ тэр ойших байдаг нүчгэн ийм нүмсүүдийг хэлдэг ингээд хөөс. Гэхдээ бид бол өөр байсан. Өвөө энэ уугал гэдэг бол тийм үг биш. Уугал гэдэг бол яг уг нутагтай эжнээс нь тэгээд колончлогдсон хүмүүс байхгүй юу? Тэгээд орж исэн ойгрууд бас тэгээд тэр үед нороогүй. За сүүлийн үед нь тэгээд эн чинь одоо 2002 он шүү дээ. 2 онд тэгээд ороод 3 4 он ингээд жил ингээд явж исэн. Тэгээд явх тутам одоо тэр байгууллага чинь одоо хүмсийг шинээр хүлээж авахд бүр одоо тэр их олон шалгууртай болсон. Тэгээд хүмүүс одоо байгууллагуудыг бол бараг хэр баргийн юмд бол хүлээж авдаг байсан. За тэгээд сүүлээр чинь төвд байгууллагч чинь одоо хүй наадах байгууллага чи бас их чухал байгууллага юм байна. Бид нар чинь одоо бол төтөө тэргөө бид нар өөрийгөө уугал гэдэг ёстой гэдэг. Ингээд тэд нар чинь бас өөрийн үйлдэлээ өөрчлөө. Тэгээд бас бид нартэй холбогдсон шин та яаж оролцож байсан бэ? Одоо та бүр энд байгаа Далай ламын энэ төвдийн Далай ламын засгийн газрын төлөөлөгч Нью-Йоркт байгаа. Тэднэр нь хүртэл тэгээд явуулж та бидний байгууллага байхгүй юу яах вэ гэдэг ингээд за тэгээд төвдийн асуудал чинь бас хүнд шүү дээ. Тэр хятадууд ч бүр сүүлийн үед бол одоо нэгсэн үндэсний байгууллагыг бол хятадууд бол одоо бараг бүх юм нийжилж гисэн. За технэр нь бас юм бас өчүү. Тэгээд бүр сүүлийн үед нь одоо 2008 он болоод ирэхэд одоо тэгээд одоо бид нар чинь одоо нилээд олон жил ажилласан чинь тэгээд одоо яг юу өөр Монголоос шууд төлөөлөгч авчирч энэ хуралд оролцуулах ийм боломж гарч ирсэн. Тэгээд бид нар чинь одоо 3 жил 3 удаа шүү. Тэр нэгс үндэсний яг энэ уугал иргэний формоос бол тэгээд бид нарт боломж өгсөн. Тэгээд одоо виз тэгээд бүх одоо зардал мартлагын бүрийг даагаад. За ингээд одоо бид нар чинь 3 хүн эхний жилд нь одоо нэг хүн одоо наран бэлэг гэж одоо тэр хүнийг тэгээд авчрахаар болоод тэгжэтэл тэгээд мэдээж хятадууд бүх юм дундаас нь авчин штэ одоо эндээс явуулсан гэж гарын одоо бүгдийг авчирсан тэгээд одоо тэгээд баривчлаад ирж даагүй. За дараа жил одоо юу Өвөр Монголын сургуулийн багш профессор одоо Төгс баяр гэдэг хүнийг тэрийг тэгээд одоо төгөж авчраа шууд одоо манай нүүр тэр одоо Өвөр Монгол хүн тэгж одоо Өвөр Монгол бид бол яг үедээ Өвөр Монгол ихтэй мэдл одоо хилийн гадна байгаа байгууллага шүү дээ. Тэгээд яг Өвөр Монголоос нь төлөөлөж манх одоо энэ бол баг нүүгийн одоо түүхэн Монголын дөхөн Өвөр Монголын дөхөндөө шүү дээ. Одоо Монгол бол яг үедээ тусдаа болсон. Тэгээд ранк юм аа. Тэгээд тэр маань тэгээд ирээд тэгээд оролцоод явсан. Тэгээ бас мэдээж оролцсноос үлээр мэдээж одоо янз бүрийн мөрдлөг хардлага байлгүй яг хөө. Тэгээд дараа бас нэг хүнийг авчрах гэж. За тэр Сод Монгол гэж одоо тэр үед бол бас их интернет бас их ажил хийдэг ийм нэг хүн байсан. Их дэвхтэй хүн байсан. Тэрийг
тэгээд бас виза авчихсан тэр бас виза авчихсан онгоцны билет там бүр авчихсан байсан. Тэгээд Бээжинд тэгээд одоо яг Бээжингээс нисэх гэж хэтлэн тэгээд барьчих байв. Хэдийн засгийн газар. Тэгээд одоо шоронд хийсэн усуулаар нь одоо бүр сурахгүй болсон. Тэгээд бид нар ч одоо мэдээж энэ нүүбийн одоо байгуулагдана. За та нарын одоо урьдсан хүмүүс чинь ингэж байна хэдийн засгийн газар. Тэгсэн чинь тэгээд одоо бид нар одоо эсэргүүцэл тавьсан тэр хэдийн засгийн газар эсэргүүцэл тавьсан. Тэгсэн чинь одоо хэдийн засгийн газар чинь одоо маш их хүчтэй. Тэгээд одоо сүүлдээ бүр нүүб чинь бид нарыг хүртэл одоо тэр нүүбийн тэр байгуулагч бид нарыг манай байгууллагыг гаргаад одоо энэ хятад хүчтэй болж байгаа шүү. Одоо бид нар чинь тэгээд тэрийн дахиж бүр тэр нүүбийн төвд нь одоо Женевад ингээд бас олон одоо гомдол гаргаад ингээд бүр болоогоо одоо тэгээд бид нар чинь сүүлд одоо өөр байгууллагын нэрээр оруулсан. Энэ чинь одоо энэ бүр хятадын хийж байгаа хятадын засгийн газар хийж байгаа юм шиг. За тэгээд тэр шууд бид нэр хэлж байгаа. Наадах чинь хятадын засгийн газар бид нарт дарамт үзүүлээд байна. Аргагүй уучлаарай гэж шууд хэлж байгаа. Энэ байдалтай. За нөгөө та саяхан Женевд одоо нөгөө бид нэр тэр чинь одоо хэдэн жилийн өмнө лээ 3-4 жилийн өмнө. Бид жил бас одоо очиод 5-7 жил болж байгаа. Тэгээд за Женевийнх нь болохоор бас арай гаагүй гэж бодоод ингээд бас Женевийн бол одоо үндэсний чухамгийн форум гэдэг ингээд жилээр хийдэг байсан. Нэт мөн очиод ирсэн. Одоо нэт нь урж нь болчихлоо. За тэгээд тэр байгууллагад ингээд ороход бол бас хэцүү тал байна. Ихтэй тэр ганцхан тэр байгууллагад нь болохоор ингээд шууд бас тэр манай байгууллагынхаа нэрээр орж болдог. Ягаад вэ гэхээр тэр босод нүүбийн тэр хурал моролчин бол одоо статус quo ecosc статус гэдэг нэг юм байдгийг. За тэр нь одоо нүүбийн тэр статус одоо нөөбд хөлөөн зөвшөөрөгдсөн тийм байгууллага. За тэрийг хөлөөн зөвшөөрөн гэдэг чинь одоо хятадын засгийн газраас эхлээд одоо маш олон тэр засгийн газрууд ингээд юудаг байхгүй юу? Зөвшөөрж тэднэр болно гэж хэлвэл тэгээд тийм статус авдаг. Тэр статусыг бол одоо бараг авах боломжтой болсон. Одоо бараг тийм маш чухал байгууллагууд одоо авж байна. Тэгээд за тийм статустай байгууллага нь орох ёстой. Олонхын хуралд нь. Гэхдээ чухамгийнх нь бол одоо болтол тэгээд яг бид нар шиг ийм байгууллагууд бас орж болдог шүү. За тэгээд бид нар ч одоо энэ манай Өвөр Монголын хүний эрхийн мэдээлэл өртөө бас Өвөр Монголын ардын нам гэдэг ингээд оржлаа. Тэгээд одоо бараг 5-6 жил бид нар чинь явчлаа. Тэгээд тэр орчход тэгээд одоо анги эхлээд бол яг байгууллага төлөөлөгч үрдэл 5 минутын 5 минут. Тэгээд бид нарт одоо Нью-Йоркоос одоо нисч очиад 5 минутын төлөө одоо нисч очиж яах гэсэн. Тэгээд наач одоо орж байгаа хүн ямар ангир чинь одоо бараг нэг хэдэн мянган хүн байна л да. Ерөнхийдөө бол 3 төрлийн ийм одоо төлөөлөгчүүд байдаг. Нэг нь болохоор засгийн газар. 3-1 газрын төлөөлөгч байна. 3-1 болохоор ч одоо бид нар шиг төрийн бас төлөөлөгч. За 3-1 болохоор ч одоо international энэ ямар одоо scholar гэдэг одоо эрдэмтэд судалгаачид одоо ийм хүмүүсүүд дээр хөрөлдөг. Тэгээд хурал дээр нь хурал бол ерөнхийдөө 2-3 өдөр 2 өдөр болдог байсан. Тэгээд 5 минут тэр чинь тэгээд ороод нэрээ мөртгөл нэрээ бичүүл. Томог би хамахмас нэрээ мөртгөлээд тэгээд шууд харж ятл хөшгөн дээр гараад л ингээд дэлгэцэн дээр гараад за энэ дарааны байгууллага ингээд за тэгээд энд нь одоо мэдээж бид нар чинь тэгээд одоо ороод 5 минутаар сайхан юм штэ. Агаад юм яриа штэ. За тэгээд бид нар чи эхлэнгүүд тэгээд эхлээд ярангууд л хятадын засгийн газрын төлөөлөгч нь одоо мэдээж 3-5 хүн суучихсан. Харин шууд энэ засгийн газрын төлөөлөгч бол ингэдэг гинэ. Тэр нүүбд бол the point of order гэдэг эсэргүүцэл тавих. Одоо хийж байгаа хүний
дурын нэг цаг үед альж үед ингээд зогсоогоод ингээд донд нь ингээд эсэргүүцэл тавих юм ярьж болдог. Ийм эрэхтэй одоо нүгч. Тэгээд за мэдээж хятадын засгийн газар чинь тэгээд л одоо төлөөлөгч чинь галжуурж өгдөг. Тэгээд л за эхлээд бид нэр эхлээд янгуут л тэгээд л нөгөө хайзаа их хүчтэй ингээд балваад л тэгээд л манай илтгэл гэж зогсоод байгаа байхгүй юу. Энд нь бол одоо тэрний за тэгээд л зогсоосон чинь одоо мэдээж хятадын засгийн газрын төлөөлөгч гарч за энэ наан байгуулагч юм бол одоо улсын ах чуулгач байгууллага наан юм ярьж байгаа өөр монголчууд бол сайхан амьдарч байгаа гэл одоо мэдээж ярьдаг тэр технэр бас хүмүүс л бас тэнийг биш шүү дээ бүх хүмүүс мэдж байгаа. Тэгээд мэдээж одоо яах вэ тэр нэг хорлыг атгаж байгаа хүмүүснээс тэгээд яах вэ яруулах уу болох уу гэдэг ингээд одоо мэдээж тэгээд нэрт бол их дарамтж байгаа шүү дээ. Бүх юм чинь одоо өвчтэй атгах болохоор тэгээд за яах вэ гэдэг тэгээд бас тэгээд жалгаад яруулдаг. Жалгаад яруулахдаа яаж чинь за чи одоо юу хэрэгтэй илтгэлдээ бол хятад улсын тусгаар тогтол одоо бүрэн эрхэд халдсан ийм имийг бол ярьж болох бай гэдэг ингээд яраагүй шүү дээ бид нар чинь. Тэгээд л яруулдаг. Тэгээд за дээр та нар харсан байхаар нэг тэр чин одоо хэдий үлээ 17 оных бол 18 оных нь тэгээд 17 онд ах. Тэгээд өөр сүүлийн үед энэ чин 5 минутаас аднэр чин жил одоо багсгаад 3 минут болсон. Одоо бол 3 одоо сүүлийн 2 минут л яруулах болсон шүү. Одоо ийм болж байгаа шүү дээ. Чин одоо ийм. Тэгээд тэр 3 минутын тэр 17 онд 3 минутын илтгэлийн дундаас нь одоо хятадын засгийн газар чинь ингээд таслаж зогсооч гээд. За тэгсэн чинь тэр нь харин нэг дайн шиг юм болсон одоо ёстой. Бид нэр тэгээд би тэгээд манай найд нарт хэлжсэн. Одоо эн чинь 3 дугаар дайн болсон шүү. Тэр юу болсон гэсэн чинь гэж хэлж байгаа. За наан байгуулагч юм бол одоо мэдээж үндэсний ах ч болж байгаа. Улсын байгууллага. Энэ байгуулагчаар юм яруулж болохгүй гэдэг ингээд шаарддаг. Ингэсэн чинь одоо мэдээж ингээд дуусангууд одоо хятадчнаа одоо бүр зүгээр ингээд өөрөө л хэлээд зогсох юм шүү. За нөгөө бүр хятадын хамсгаатнууд гэж одоо зөндөөн улсууд байгаа шүү дээ. За одоо Пакистан, Куба, Момагад одоо бүр 10-аад улс Пакистан, Куба юу байсан блэ шиг одоо Орос хүртэл орчихсон. Тэгэхээр Орос ч өөрөө адилхан бүр асуудалтай улс юм чинь. Тэгээд тэд нар чинь одоо миний 3 минутын яраг 10 минут 18 минутанд нь тасалж байгаа. Ингээд одоо мэдээж тэгээд одоо эднэр ингээд зогсоож явах нөгөө талаас мас одоо Америк юм уу Америк, Канада, Англи шиг одоо нарчлсан энэ төлөөлөгч тэдний эсэргүүцээд болохгүй энэ төлөөлөгч бол зөв юм ярьж байгаа. Энэ бол их гэрч баримттай юм ярьж байгаа. Хүний эрхийн асуудлын одоо хүнд яруулах хэрэгтэй гэдэг. Ингээд одоо хэлжээд ингээд 18 минут болсон. Одоо тэр бичлэг нь үлгэр байгаа. Манай нэг жишээ. Тэгээд жил бүр ийм юм болдог. Тэгээд бүр илүү. Тэгээд одоо иймэрхүү байндаа сүлдэн тэгээд эн чинь 3 минут байснаас одоо 2 минут болсон. Одоо энэ корона гэдэг бүрч хийхэнж болчихсон наатах чинь. Тэгээд одоо дахиад энэ нэг зэрэгээр бас нэг юу болдгийн бөөмөд ерөнхийдөө энэ хятадын засгийн газарч бол одоо нүүбийг бол бүрийг одоо нүүбийн бүх байгууллагт бол энэ засгийн газар их газар авсан маш их хүчтэй. Энэ нүүби асуудлаар бол энэ Мерсерийн дуулчлаас үний юм байна шүү. Тэгвэл хайхтар юм байна. Уржин бид нар юунд энэ Нью-Йоркт байдаг одоо тэр нүүбийн уугуул иргэдийн уугуул үндэсний форум одоо энэ чинь 20 жил хийчлээ шүү дээ. Тэгэхээр бид тэн дээр нь ороод одоо мэдээж бид нар чинь өөрийн байгууллагын нэрээр орж болох болсон. Хятадууд одоо бүр маш чанга эсэргүүцэл тавьсан гэсэн. Тэгээд за бид нар орохоор чинь юу болж яана тэгээд мэдээж бас нэг хүнд 3 минутын юу гэдэг нэг ярах цагаа өгдөг байхгүй юу. За тэгээд за тэрэндээ бас мэдээж бүртгүүлнэ урдаар. За тэгээд нарийн бүртгүүлж эхлэе. Тэгсэн чинь тэгээд дэлгэцэн дээр гарч ийн. Одоо дараа нь яг миний нэрийг хараад л одоо за ярих юм байна даа л гээд харсан чинь тэрий чинь өсрөөд гараад тойроод гараад явчихлаа. Тэгээд би бүр
Хөөе одоо ийм юм гэж хаах юм. Тэгээд шууд одоо тэр хурал атгаж байгаа одоо секретариат гэдэг нэг бүлэг хүмүүс байдаг тэр за тэр хүмүүстэй тэгээд та нар ч одоо ингэж болохгүй штэ гэсэн чинь уучлаарай одоо хятадын засгийн газар одоо шууд зөвшөөрөлт тавиад байгаа. Одоо бүр сүүлдээ нүүбч нь ингээд улын чайм одоо ийм хэмжээнд өрсөн шүү дээ. Шууд хятадууд ч нь одоо тэгэл шууд тэр хятадын төлөөлөгч нь бүр очоод жангаж байгаа юм чинь тэд нэрээ. Би харсан нүдээр. Тэгээд одоо уржин тэгээд тэр ойгрын одоо дэлхийн ойгорчуудын хуралдаа гэдэг байгаа шүү дээ. Тэрний долгон Исагаад одоо миний сайн найз бид хоёр одоо олон жил хамт одоо хурлаар яваад байсан. За манайны ирсэн. Тэгээд тэр ч одоо ангуудаа юунд орж ирж байгаа. Энэ Нью-Йоркийн нөөгийн уугал иргэдийн форумд бол анх орж ирж байгаа. За тэгээд бид хоёулаа яг цог сууж ясныг айлаа хой нэг кофе ухаар гарыг гээд. Тэгээд нэг дунд нэг кофеийн завсрал гараад яг өдөрн гарангуудаа хурлын тэр өрөөнийх нь одоо тэр чин том өрөө одоо бараг хэдэн мянган хүнтэй тийм. Тэгэл шууд нэг цагтаа эмгэгтэй цагтаа хөрж ирээд л гээд асууж та долгон нийса мөн үү гээд тэр залуу мөн гэсэн чинь за та надтай гарах хэрэгтэй байна. Эндээс гарах хэрэгтэй байна. Юу гэсэн юу болоод байна гэсэн чинь манай дээрээс одоо манай удирдлага ингээд таны гарга энд байж болох уу гэдэг. Тэгээ бид нар чинь тэгээд эсрэхүүчих үү. Болохгүй тэгж бүр 3 4 цагтаа нэмж ирээд л гээд. Тэгэд за 8-ыг оруулаад чи тэр компьютер энтер юм аваад гарч ир. Гэт тамааны чи аваад гараад. Тэр чинь бол бүр сүүлийн үед тэгээд угаасаа тэр чи одоо бүр ойгрууд чинь бүр асуудал нь бүр илүү хүнд шттэ. Тэгээд ойгрууд чинь террорист гэдэг одоо янжаар тэгээд юутсан болохоор тэгээд шууд аваад гарчсан. Тэгээд тэгж яагаад одоо яг би бол 8 бол гаргаагүй тэнд байлгаж ясна. Тэгээд яг илтгэл инкерт нь тэгээд хийхгүй байгаа юм чинь. Тэгээд бид нар чинь шууд хэлж байгаа. За та нарыг бол хятадын засгийн газар одоо ингээд ярьж болохгүй гэдэг ингээд бид нарт дарамт төвчүүлээд байна. Уучлаарай бид чадахгүй гэдэг. Тэгээ одоо бүр хаалт хэмээн чинь одоо хэнд хэлэх вүлээ. Тэгээд л одоо тиймэрхүү байдалд байгаа шүү. Энэ нүүбчин бол одоо хятад одоо хүний эрхийн каунсилд нь орчихсон Америк Тэрээс гарчсан байсан шүү дээ. Трампын газарч одоо баг тэнэгдээд бас нэг юм ингээд гарчсан байсан. Тэгээ гарчсан нь болохоор чинь хятад бүр амархан одоо. Ёстой бүх юм ганцаараа бажаад сууж байгаа. Одоо Орос гэж бас нэг юу байгаа шүү дээ. Бас нэг лайвер болсон байгаа. За тэгээ иймэрхүү байна да. Нүүр гэж. Тэгээд одоо бид яваад явах хэрэгтэй. Одоо ингээд энэс болоод ингээд одоо энэ зүйл ганцхан одоо хятадын асуудал биш. Одоо Иран одоо Орос гэж чинь одоо бүр одоо бом хэрүүл маргаан одоо энэ нэгэн оригинал тэр үндэсний чухалын тэр асуудал дарчмал одоо Иран ч одоо баргал Иран ч одоо асуудал ихтэй. Ираны дотор ч одоо янз махвас гэдэг одоо янз бүрийн хүмүүсүүд байгаа. За тэд нар чинь тэгээд тэр байгууллагууд ч бас их идэвхтэй ажиллаж байдаг. За технэр нь тэр Ираны одоо төлөөлөгч одоо бүр одоо нөгөө хайзан балваад одоо донд нь гүйж одоо баргал 3 минутад нэг л юуж байгаа юм байна. Гараад одоо яг тийм юм Орос болохоор чинь одоо Орос болоод Украин гэдэг чинь одоо яас хар хараашаа шүү. Одоо яг хоорондоо бибиэн одоо үжин ядаа тэгээд одоо юм болоод байдаг. За тэгвэл тэрээс гадна одоо бас өөр улсууд байна. Багтал одоо янз бас тэгээд Оросын тэгэхээр одоо зарим хуучин Оросын одоо холоонд байсан улсуудын Оросууд нь одоо Оросууд нь гомдолж одоо жишээл юу гэнэ Украинд байгаа Оросуудад одоо Орос хэлээр сурах боломжийг одоо эрхийг хасж яана гэдэг. Одоо тэгвэл Эстония, Латвия гэдэг одоо Балтийн тэнгисийн 3 улс байгаа шүү дээ. Тэнд байгаа Оросууд ч одоо Оросууд нь үндэсний чуулган болцсон байна одоо. Тэгээд одоо бүр янз бүрийн энэ нүүбийн юу ч нь бол одоо өөр бом юу. Тэгээд жан донд мэдээж хятад тэгээд л одоо Монгол төвд ойгор гадал эхлээд л ийм үг гарангуутаа л шодлого гэж гарч ирээд л тэгээд л. Бас амар өөр байна тийм ээ. Энэ байна шүү. Тэгээд энэ
одоо эн чинь бүх юм чинь явж байгаа юу байна гэвэл мөнгө байхгүй юу? Одоо тэр байгууллагын энэ нүүбийн энэ миний хэлээд байгаа энэ бүх байгууллагын дээр нэг DESA гэдэг нэг байгууллага байдаг. Одоо Department of Economic Social Affairs гэдэг одоо юу гэх эдийн засаг нийгмийн одоо ажлын юу гэдэг юм бэ? Department гэдэг. Тэр нь одоо бүх энэ форумууд бүгдийг эднийг дээр нь байдаг тийм байгууллага байхгүй юу? За тэрнийх нь дараа чинь 2 3 үеийн дарга нь бүр хятадын хүмүүсүүд байгаа шүү. Яг ийм болчихсон. Тэгэхээр энэ нүүб бол одоо нэг найдлаг тавьж болохгүй. Гэхдээ бас яг хайж болохгүй. Одоо бид хайж болохгүй. Бас тэгээд харуулад их хэрэгтэй юм нэг жоохон ч гэсэн боломж одоо та одоо бодохгүй би эндээс чинь одоо 3 өдрийн ядаж 3 өдрийн чөлөө авч яж нисч очоод 2 минутын төлөө одоо 2 минутын тэгээд энэ одоо чаг одоо жардал одоо бүх юм тэгээд нөгөө 2 минут нь бас ямарч баталгаагүй шүү очоод бас тэрт нь бас оригиналт нь тэгээд тэд нар чинь танай нэрээ нь буруу бүртгүүлсэн энэ гэж ярьцглаад бүр бид нар чинь одоо хичнээн хөөцөлж яд зүйлд нь одоо за гэдэг. За тэгээд ярахтаа за өвөр Монголыг Southern Mongolia гэж ярьж болохгүй. Заавал Northern Mongolia гэх хэрэгтэй. Тэгээд энэ одоо их олон эдгээр чинь нөхцөл дурдан. Тэгээд одоо яах вэ? Нэгэнтээ очсон чинь тэгээд за тэгвэл бид нар за өвөр Монголын энергинч бэл Southern-ийнч бэл тэгээд одоо монголчууд гэдэл ингэж ярих болсон. Одоо хятадын Монгол гэдэг. Одоо эдгээр чинь их олон тийм юу одоо бүр наанах ч юм бол хятадын дарамт байхгүй юу. Тэгээд хятадын дэсэл болоод тэгээд за хятадууд чинь нөгөө монгол хэлийг устгах одоо бодлогоо хүчээр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Энэ талаар одоо тэгээд таны мэдээллийн өртөө энэ шин сорго өөр мэдээ байна уу та нарт? Байгаа. Бид одоо бид нэр одоо өвөр Монголд юу болж байгаагийг одоо бүхэл одоо талаас нь бас харах хэрэгтэй гэж ингээд анги одоо ер нь одоо сошиалор мэдээ авч байна. Тэрээс гаднаас одоо зарим хүмүүстэй шууд халуугдаж ярина. Одоо тэгээд бол одоо сүүлийн манай одоо авж байгаа энэ моделнуудаас харахад хятадын бодлого бол одоо маш эрчимтэй явагдаж байна. Тэгээ энэ эхлэнгүүтэл одоо бид нар бол монголчууд бид нар бол мэдчихсэн шүү дээ. Хятад хүн юу хийдэг вүлээ да. Ингээд ийм нэг бодлогоо явуулж яах гэхэд тэгээд нэг бас эхлээд нэг хотлоо юм хэлдэг байсан шүү дээ. 3 хичээлийг өөрчлөнө гэдэг нэг юм байсан байхгүй юу. Наад одоо англи хэлний мэдээ гаргахтаа тэгээд мэдээж одоо англи хэлний сонир хөвлөх нь одоо байнг бид нартай холбоотой ярилцлага аваад байсан. Тэгэхээр тэр үед би хэлдэг байсан та нар энийг итгэж болохгүй. Энэ үл хотлаа шүү. 3 хичээл гэдэг юм ийм. Одоо энэ барууны нийгэм чинь тэгэхээр алддаг нэг том алдаа болохоор чинь хятадын хэлсэн бүхнийг за ингэж хэлж байгаа юм чинь тэгэл 3 бол 3 гэсэн үг гэж дээл гэдэг ингэж ойлгодог байхгүй юу. Наад бол монголчууд л мэдж байгаа. Хятад хүний 3 гэж одоо бүр 300 байж болно. Тэгэл 3 гэдэг чинь шалгууллаа. Одоо сүүлийн үеийн мэдээг харахад одоо бараг л бүх хичээлийн бүгдийг өөрчилсөн юм шиг байна. Тэгээд тэрийг бол бид ихнээсээ энэ бол биднэрт ямар ч сонирм биш. Энэ бол. Тэгээд хичээлийн асуудал биш шүү дээ наадах чинь. Энэ чинь бүх өвөр монголчуудыг үндсөөр нь одоо соёлоор нь бүх юмыг устгаж тэгээд энэ монгол хүн гэдгийг чинь хятадын одоо хэл гэж шүү дээ одоо өвөр монголоос бүгдийг арчиж хайх гэсэн. Энэ бодлогоо байгаа. Энэ нь хэрэгжүүлж байгаа шүү дээ. Одоо та хардаа тэр хэл бол одоо энэ хичээл сургуулийн асуудал бол тэр бол бүр одоо зүгээр л нэг жижиг хэсэг юм байна. Одоо тэрээс одоо наадах чинь тэр телевиз ямар болов? Одоо нэг юу гэж яасан шүү дээ. Нэг одон телевиз гэдэг байгаа. За одон телевиз одоо Монгол телевиз араажо одоо бүх юм чинь одоо бүгдөө нь уурч. За болгох гэсэн. Одоо эхлээд ингээд одоо тэртээ тэргүүн нөгөө тэр телевиз
аргааж өч одоо хятадын тэгээд дуу хоолой л да тэр намынхан ямар байсан ч одоо монголоор юудаг байсан мөрөхгүй ядаж нэг заримдаа монгол соёл моёлын тухай тийм юм ярьдаг түүх соёлын тухай ярьдаг байсан. Одоо тэр бүх юмыг одоо авч юу гэж байгаа шүү дээ. Энэ түүхээр одоо таардаа тэр Бээжингийн тэр нөгөө Бээжин шив жижиг гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тэр жижигөөд монголчууд одоо сургаж байгаа. Тэгээд монгол хэл эхлээд одоо телевизээр хятад хэл телевизээр одоо ингээд жаагаад эхэлж байна шүү дээ одоо. Одоо яах гэсэн юм монголчууд одоо баргал бүгдөө л тэртээ тэр хятадтай. Гэхдээ тэд нар бол энэ ажиллаа л өөр эрчимтэй. Яг эхнээс нь одоо яг хятад бичгийг хятад хэлийг бол эхнээс нь жаагаад эхэлж байгаа. Одоо би тэрийг харсан одоо нэг 10-аад хугацаа явагдсан байна. Энэ 12 сарын 8-наас эхэлсэн мөлий. Тэгээд одоо өвөр Монголд яаш бүх монголчууд тэгээд телевизээр ингээд одоо хятад радио ингээд бодохгүй юу. Тэгээд за тэгээд одоо тэр Монголын түүхийн хичээлийн бичиг одоо манай өвөр монголчууд бас тэр зарим сургуулиуд нь бас тэгээд нэг орон нутгийнхаа түүхийн талаар бас нэг одоо хичээлийн бичигч юу байх вэ? Тэгээд нэг бас нэг тэгээд амжуулаад манай монголчууд бас одоо сэргэлэн хүмүүс шүү дээ. Тэгээд нэг түүхийн нэг жишээн дээр одоо гарч ирсэн Хөлбөмбөрийн түүхийн талаар тэгвэл одоо хорчны түүх нэтэрэгээд ингээд тэр тийм юу байсан гэж хичээлийн бичгүүд тэрний нь бол одоо бүгдийг одоо угсгэж байгаа юм байна. Тэгээд бүгдийг устгахад одоо наадах чинь бол одоо энэ шинэ бодлоготой төрийн бодлоготой нийцгүй байна гэдэг. Тэгээд одоо бүгдийг дэвчлээ бүгдийг устгах. Тэгээд энэ чинь тэгээд одоо энэ хичээлийн бичиг одоо өдөр тутмын амьдрал за тэрээс гадна нөгөө файз илэрхийлж одоо бүр монголоор бас бичдэг байсныг ч одоо бүр устгаад одоо. Тэгэд энэ бодлого их тодорхой. Тэгэд Монгол гэдэг энэ үндэснийг бол өвөр Монголоос яг бүрэмсэн очиж хаях гэсэн. Ингээд энэ л эднэр одоо яг бодлого байгаа шүү дээ. За энийг өөр одоо энэ дээр гэж одоо нэг 3 хичээл 5 хичээл 3 жил 5 жил тэр бид нэр бол мэдж байгаа. Хэдэн чаанаа юу бодгийг бид нэр одоо өвөр монголчууд мэдгүй одоо хэн мэдэх вүлээ дээ гэдэг. Тэгэхээр за энэ бол их хүнд асуудал. За энэ асуудлуудыг бас тэгээд бүгдийг нийлүүлж одоо олон улсын нийгэмд хөргөх гэдэг бас тийм амар асуудал биш. Энэ одоо монголоор бид ингээд яраад ингээд хэлэхэд бол яг одоо монголчууд л доороо мэдээд л за ойлгож байгаа шүү дээ. Гэтэл тэгээд олон улсын нийгэм гэдэг чинь бас нэг сонин тэгээд одоо өвөр Монголын талаар ямар ч үндэс мэдлэггүй гэдэг юм уу да ийм талтай шүү да. Тэгэхээр энэ юу бас нэг тайлбарлаж нэг тайлбар хийж байгаа эхнээс нь за энэ ийм байдаг юм ингээд ингэж байгаа юм гэж ингэж бас тэр ч одоо бүр их ажил нөгөө нарсахын асуусан бас нэг бэрх юу энэ барууны нийгэм таниулахад одоо тулгарсан энэ бэрхшээлүүдийн бас нэг энэ байгаа юм. Тэгээд тэр зүгээр ингээд одоо юу болж гэн гэдээ ингээд хэлчих болохгүй. Энийг нэг болж нэг бас нэг яг уун ямар байсан гэдгийг ингэж бас хэлэх энэ үл бас нэг их том ажил юм аа. Тэгээд бид нар ч одоо ер нь тэгээд хурал чуглаа метр юм ярихтаа англиар ярих бол шал өөр байдлаар ярих хэрэгтэй. Англиар бол яг тэгээд өвөр Монгол гэдэг нь ер нь бас тайлбарлаж за өвөр Монгол гэдэг чинь юу юм бэ? Хаа байдаг юм бэ? Тэгээ Монголтойгоо бид нар бол одоо 10 монголчууд хоорондоо ирэхэд бол энийг нэг их тайлбарлах шаардлагагүй шүү дээ. За гих мэтийн бас ажлууд байгаа. Тэгээд одоо бид нар бол өвөр Монголын сүүлийн үеийн байдлыг одоо мэдүүлэх гэж ингээд одоо хамгийн илүү ажил нь бол юу бол мэдээ чуулуулах, мэдээг нь яг зөв мэдээг авах гэдэг нь бол их ажил. Тэгээд тэгээд нэг найруулж бичих. Тэгээд найруулж бичээд одоо бас хүмүүст ойлгомжтой бичиж. За тэгээд юу одоо холбогдох тэр одоо сонин хэвлэл хүний эрхийн байгууллагын талаар бол бид нэр одоо 20 жил одоо их маш олон байгууллагуудтай шууд холбоотой болохоор тэгээд манай мэдээ гарангуутаал шууд одоо тэд нар ч юм бол
За ямар ч тэгж нэг шалгаж малгаад байх юм байхгүй. Тэгэл бүр мэдж байгаа манай байгууллагууд одоо энэ том сонин навлууч нэгээл шууд энэ байгууллагаас гарч байгаа байна гэдэг. Тэгэх тутмаа одоо бид нар ч бас илүү чанартай бас сайхан үнэн баттай юм нэг найдвартай мэдээнүүдийг гаргах хэрэгтэй шүү дээ. За иймэрхүү л байна да. Тий. Тийм байна. Одоо бид нэр тэгэхээр мэдээллийн том ер нь санаагаар болдог бол одоо сүлжээ тэрийг олон улсын хэл дээр одоо явуулдаг. За тэгэл дээр нь одоо мэдээний төлөөс гадна одоо кино янз бүрийн одоо урлагийн одоо янз бүрийн бүтээлүүдээр дамжуулж өвөр Монголын асуудлыг одоо бас өөр хэл дээр явуулж одоо хөргөх асуудлыг чухал юм байна л да, тийм ээ. Тэр энэ талаар одоо манай энэ удаагийн энэ одоо хосол нэгж штэ энэ асуудлаар энэ асуудлаар бол одоо их олон хүмүүс ганцхан өвөр монголчууд биш одоо манай ар монголчууд бол одоо мундаг их энэ дээр үл их одоо хүчтэй шуурхай идэвхтэй ажилласан байна. Энэ бол одоо бас нэг одоо бүр нэг шинэ байдал гэж биелэх гэж бодож байна. Ягаад гэвэл чинь одоо энэс өмнө болохоор чинь одоо нэг 2011 оны үед бас одоо бас өвөр Монголд бас том эсвүүцлийн хөдөлгөөн гарч ирсэн. За тэр үед болохоор бас арай энэ хэмжээнд монголчууд бол бас ингэж хөдөлж идэвхтэй ажиллаа. Энэ удаа бол одоо ёстой бас дэлхийд харуулсан одоо тэгээд өвөр Монголын асуудал бол ганцхан өвөр Монголын хүн эрхийн асуудал биш юм аа. Энэ бол монголчуудын бүх монголчуудын асуудал юм гэдгийг бол бас дэлхийд таниулсан. За яг тийм болохоор ч бас тэгээд энэ Америк болоод бас одоо Европын улсууд ч юм уу тэгээд өвөр Монголын асуудлыг бол наадах чинь ганцхан нэг хаттын зөвхөн нэг хаттын нэг юм асуудал биш юм байна. Энэ чинь Монгол бас Монгол улсын ард түмэн бүх монголчууд тэгээд бүгдээрээ нэгдэж ингэж эсвүүцэл тавьж байгаа. Тэгэхээр энэ чинь бол нэг бүх монголчуудын асуудал юм байна гэж ингэж ойлгох болсон. Энэ дээр бол үнэхээр бас одоо бас энэ үл гайхалтай манай монгол хүмүүс гэдэг чинь бас тэгээд харахад ингээд бас нэг арчаагүй юм юм байна. Гэхдээ бас тэгээд бас гайхалтай хүмүүс тэгээд энэ дэлхийд бол харуулсан шүү энэ удаа бол одоо 10 гэдэг нь бол бүр нэг л юм байна. Тэгээд одоо бас 20 жилийн өмнө харахгүй юу 20 жилийн өмнө намайг ирэхэд одоо 10 монголч хоорондоо бие ойлголцоход зөндөө боо бас нэг юм болоод одоо сүүлийн үед бол баг тийм юм харагдах болсон шүү дээ. Тэгээд одоо зарим бас бүр энэсэн бүр жаахан чанагшлаад одоо бүр 10 монголчууд одоо өвөр монголчуудын дэндүү одоо нэг их мундаг юу болгоод асуужээд байгаа бас тал байгаа. Тэрэн дээр бас жаахан жишээ нь гэхэд одоо өчигдөр бас нэг фэйсбүүкээр юм бас хүмүүс монгол бичгийн тухай ингээд яраад юм биччихлээ. Тэгээд одоо тэр Марко Пологийн аяллаа тэмдэглэгээд тэгээд өөрөө хэвлэгдсэн тэр номыг ингээд тэр өмнөх үг юм ингээд зургуулчихад явуулжлаа. Тэгээд энэ дотор тэгээд мэдээж одоо манай ар монголчууд монгол бичгийн хорийгээд сэргээгээд ингээд их одоо идэвхтэй ажиллаж байгаа юм чинь. Тэгээд дээр нь тэгээд хэлж ирсэн тэр өмнөх үгийн харахаар чинь за Марко Поло гэдэг Итали хүн бол 13 дугаар зууны үед бол одоо дундад улсад ирээд 17 жил амьдарлаа. Тухайн үед бол одоо Чингис хааны амбал хөвгүүн Ховлын Счин хаан орны залгамжилж одоо дундад улс бол урд гараагүй одоо нэгдсэн байдал байсан гэдэг. Ийм имийг ингээд хаад байна. Би тэгээд битсэн наадах ч одоо за Монгол бичих болгоно Монгол бичихээр бичсэн бүхэн бас сайхан биш шүү. Өвөр монголчууд тэр мэдээж өвөр монголчууд ч одоо хятадын дээр колонийн дорог юм чинь тийм колонийн сурталчилгаа хятадын засгийн сурталчилгаа мэдээж одоо хэлгүй яах аргагүй шүү дээ. Тэгэхээр наатахаа бас шүүж үзэх хэрэгтэй. Тэгээд тэр өвөр монголчууд чинь одоо бид нэр бол одоо шууд хэлчих гээд бол ийм асуудал байгаа. Өвөр монголчууд босоо бичгтэй гаан үлдсэн гэдэг одоо манай ар монголчууд болгоод ингээд яриад байна шүү дээ. За яг нэг ногоо хэлж гэдэг юм бол одоо өвөр монголчууд одоо хэлн их бохирцсон шүү дээ. Хятадын энэ сэтгэхгүй аргагүй. Тэгээд эн чинь одоо бүх юмын хятадаар. За тэгээд нэг утгаас өвөр монголчууд маань одоо бичгтээ хэлгүй болчихсон гэж. Одоо жаахан арай хэтрүүлээд ярьж магадгүй. Гэхдээ ар монголчууд нь хэлтэй бичихгүй гэдэг.
Тэгээд одоо буряд Аа. ингээд хэлчихгүй бичихгүй одоо ийм болцсон нэгээд ингээд бид нар зүгээр хоорондоо ингэж бас зүгээр ярьдаг байсан. Гэхдээ ерөнхий байдлыг харахад бол өвөр Монголын асуудал бол тийм амархан асуудал биш шүү дээ. Энэ зөвхөн хэлний асуудал биш ээ. Зөвхөн нэг босоо Монгол бичгийн асуудал биш ээ. Энэний цаана одоо их олон юм байгаа. За тэгээд нар монголчууд энийг бас арай нэг илүү гүнзтэй харах хэрэгтэй. Холоос харах хэрэгтэй. Тэгээд энэ өвөр Монгол одоо сүүлийн үед ингээд хараад байхад одоо Монгол бичгээр ингээд босоо Монгол бичг маань гэдэг ингээд ярьж байгаа шүү дээ. Энэ өвөр Монголын асуудал босоо Монгол бичгийн асуудал биш юм аа. Энээс бүр илүү хэлний тэрнээс илүү хэлний асуудал байгаа. Хэлээс илүү энэ колонийн засгийн асуудал байгаа. Улс төрийн энэ талаас нь авч үзэх. Хэрвээ тэгээд одоо яг босоо Монголын хиттийн засгийн за босоо Монголыг чинь буцаагаад үгийх юм бол тэгээд одоо болчих юм уу биднээс санаа амар за бодлоо гэсэн юм биш. Энэ чинь бүр одоо цаана хүнд асуудал нь бүр илүү хүнд асуудал нь ард нь байгаа шүү дээ. Энээс том асуудал гэж энэ талаар бас Монголс манай ар монголчуудаа сануулж хэлье гэж бодож байгаа. За баярлалаа. За манай өвөр Монгол үнэхээр хүнд байдалтай байна л да. Тэгээд энэ хад манай өвөр Монголын ирээдүйд та юу гэж харж байна? Одоо бид тарсад бид нар юу хүлээж байна гэх юм. Тэгээд бид яах вэ? Одоо энэ үл маш одоо сайхан асуулт байна, маш хүнд асуулт. Тэгээд одоо яаж хэлэх вэ гэдэг бол бас үнэхээр юмыг бол савж мэднэ, ирээдэг савж мэдэх бол үнэхээр хэцүү. Бид нэг үе бол одоо тэгээд бас энэ 20 жилд одоо яах вэ? Заримдаа ингээд бас сэтгэлээр их унах хэмжээнд хүртэл манай өвөр монголчууд одоо ямар ч хэмжилгүй юм байна гэдэг ингээд ийм байдал зөндөө гарч ирсэн. Гэвч одоо мэдээж ямар байдалд ч гэсэн одоо ажилламал өргөлжлөөлөд явуулсан. За хийж лээсэн. Гэвч яг одоо сэтгэлийн хувьд бол тэгээд за өвөр Монголоос зарим үед ингээд өвөр монголчуудыг харахад одоо ямар ч хэмжилгүй юм шиг харагддаг. За ар монголчуудын тэгээд Монгол улсаа харсан ч бас хэмжилгүй юм шиг ийм нэг юм харагдаад байдаг ингээд одоо ингээд тусгаар уулз мөртлөө тэгээд бас одоо эднэн жил одоо арчлалын замаар явчлаа гэдэг ингээд одоо бас их онцгой юмад харагдаад байна шүү дээ. Тэгээд дахиад харахад ч бас тэгээд манай Монгол өнгөдөг чи ер нь бас нэг цаанаа нэг гайхамшигтай нэг хинж ингээд нэг үгээр хэлж бичгээр бич чаддгүй нэг илтгэж болдгүй нэг юмуд байгаа. Цаана нэг юм байгаа гэж бас сүүлийн үед бас мэдрэх болсон. Яагаад тэгэхээр чинь энэ өвөр монголчуудын харъя да. Одоо ингээд чинь одоо энэ яг энэ их эсэргүүцэл гарахаас баргал өмнөх. Тэгээд мэдээж энэ 6 сараас эхэлсэн шүү дээ. 6 сард ингээд юм ярих болсон. Одоо манайх төр чинь одоо яана энэ гэдэг ингээд бүр сүлжөөгөр одоо сошиалар юм яриад байсан шүү дээ. Тэгээд би за харъя энэ одоо манай монголчууд одоо би л ингэж за энэ одоо ингээд нэг өвөр монголчууд ингээд ихээр ингээд хөдлөх юм бол энэ бол одоо жинхэнэ алтан боломж. Энэ бол ягаад гэхээр чинь тэр үеийн нөхцөл байдал бүх юм ингээд амар одоо сайнаар ингээд хиттийн эсрэг бодлого нь бол маш тодорхой болж ирсэн шүү дээ. Яг энэ чагууд ингээд өвөр монголчууд хөдлөвөл одоо ёстой энэ бол одоо гайхалтай нэг юм болох байхаа гэд. Ихтэй одоо бас бүүмэдээ манай өвөр монголчууд ч одоо бас чадахгүй байхаа гэд ингээд одоо тэгээд нэг жахан төтгөлжээд ингээд бодож тэгж ятл ер нь хөдөлсөн. Хөдөлгөхтэй нь манай өвөр монголчууд ямар одоо бүр бараг л одоо бүх монголчууд бүгдээрээ хөдөлсөн. Өвөр монгол бол одоо бараг л одоо оюутан энэ малчин одоо ингийн жирийн одоо энэ ажилтан одоо багш профессор одоо бүх хүмүүс бараг л бүгдээрээ хөдөлсөн байна шүү дээ. Тэгээд ингээд чинь эмжил байгаа шүү дээ. За тэгээд одоо хар монголчууд маань өвөр монголчуудаа одоо гомдогоод янз бүрийн юм яриад гэдэг ингээд бодож ирсэн чинь энэ удаа хардаа гэсэн чинь бүр бас ингээд одоо бүр бараг л бүх дэлхийн өнцөг болгонд байгаа бүр Монголын иргэдүүд Монголын одоо Монгол улсын иргэдүүд маань одоо ингээд бүр энэ одоо тэмцэлт нэгдээд ингээд
За ингээд харахаар чинь Монгол ямар сонин хүмүүс юм бэ. Тэгээд одоо яг ингээд түүхийн ингээд буцаагаад харсан ч тийм. Одоо 11 оны үед бол Монголын байдал бол одоо маш шалтар болдор одоо ямар ч тийм нэг байдлыг харах юм бол нэг тосхаар болчихно гэдэг бол баг одоо тараа түүхийн үйл ингээд сайхан хаад буцаагаад харахгүй юу. Тэр үеийн тэр бас зарим бичлэг ингээд явж байгаа шүү дээ. Тэгэл тийм нөхцөл байдал бас тэгээд ийм нэг гайхамшигыг бүтээчдэг хүмүүс. Тэгээд гэж хинээрэн бас биднэрд бол ийм нэг юм байгаа. Энд бас итгэж сэтгэлдээ бас ингээд энэ одоо яг одоо далдын энэ нэг хүч нь юу вэ гэхэр чинь Монгол хүний нэг гайхамшигыг бүтээсэн түүх байгаа шүү дээ бид нар чинь. Одоо дэлхийд ийм үндэст нь байхгүй шүү дээ одоо тэгээд. Тэгээ энэ манай энэ сэтгэл зүрхнээс тийм амарханаар ингэж арчигдж ярлан гэж байхгүй. Колонийн 70 жил гэдэг ингээд за юу Монгол улсыг яг бас зүйлтийн хараанд ингээд одоо бас хүчнээ тэр юм доор ингээд бас нэг 70 жилж байлаа гэж бодъё. Тэгээд ихтэй тэгэл Монгол хүмүүс хадал Монгол байгаа шүү дээ. Тэр та одоо тэгээд 11 оны үед тухайн даавраад одоо баг урмны одоо баг хагасны хятад хүн байсан гэж байна шүү дээ. Тэгээд болоод тэгээд тэр бүх хүмүүс чинь гаргаад тэгээд ийм бас нэг гайхамшигтай. Тэгээд харахад л өөр Монгол хүн чинь тэгээд нэг арчаагүй юм шиг нэг хайгүй юм шиг ингээд сууж их мөртлөө нь бас тэгээд цаанаа бол нэг мундаг гайхалтай юм байгаа. За энэ хүч нь юу вэ гэхээр чинь Монгол хүн бол маш их гайхамшиг удаас нэг төр гэдэг төрөөс бүр илүү том юмтай байсан. Одоо тэр нөгөө тэр энэ хэлжсэн шүү дээ манай бааваргүй хэлжсэн байх. Тухайн үеийн тэр одоо эжент гүрнийг бол одоо тэр empire гэж одоо тэрээс бол хамаагүй том юм байсан. Одоо орчны үеинд бол тэрнийг нэрлэх тийм нэр томьёо бараг байхгүй. Тийм нэг мундаг юм гэжсэн ийм нэг ард том байгаа шүү дээ бид нар чинь. Тэгээд энэ юм бол тэгээд өвөр монголчууд ч гэсэн тэгээд хятадын нэг харахад нь тэгээд арч агуу юм шиг хятадын одоо хятадыг царайцсан шиг мөртлөө тэгээд бас хичнээн хүн эм насаа жируулж ингэж одоо тэмчиж гин гэд харахгүй. Тэгээд яг цагаан хүрээд ирэх юм бол хүмүүс ч бас босдог юм нэг юу байгаа. Би сүүлийн үед өөрөө болсон. Одоо тэгээд яг одоо шууд хамууны талаас ингэж хэлэх юм бол одоо энэ өнгөрсөн нэг хэдэн сар одоо 9 сараас эхлээд одоо яг сэтгэлийн явдал маш өндөр байсан. Одоо миний баргал нэг насанд хамгийн одоо монголчууд гэдэг Монгол бусны одоо жинхэнэ одоо бахархал гэдэг. Тэрээс өмнө нь яах вэ? Тэгвэл одоо Монгол гэдэг ингээд бахархад нэ тэрэ гэдэг ингээд яг юугаар нь бахархдаг юм бол над байхгүй байсан. Одоо тэгээд энэ одоо хараад манай 10 монголчуудаа хараад өвөр монголчуудаа хараад бид нар чинь бас бахарх юмтай байгаа. Энэ наадах чинь жинхэнэ бахарх юм байгаа шүү бид нарт одоо. Бас ингээд нэг цаанаа бид нар нэг байгаа. Тэгээд би бодлоор бол тий ирээдүйд бол яг нэг хятадын засаг хятадын төр нурна мэдээж нэг коммунист төр нураад онох гэдэг. За энэ үед бол манай монголчууд өвөр монголчууд одоо энэ бэлтгэгдсэн хэмжээ бол энэ арт түмний төвшөнд байна. Улал төвд байхараас бас хамаагүй өндөр хамгийн илүү сайн бэлтгэгдсэн биеийн гэж ойлгож байгаа. Би нэг бодож байна. Яагаад гэвэл чинь за манай өвөр монголчууд ингээд нэг хэлэх дуртай үг байдаг. За бид нэр Далай лам гэж юм мундаг хүн байхгүй. Одоо жишээлбэл ойгрууд бол шашинтай гэдэг ингээд нэрэн гэтэл манай арт түмний төвшөнд нэгдэлтэй байна шүү. Тэгээд энэ бэлтгэгдсэн хэмжээ бол төвд байхараас илүү байж магадгүй. Яг цагаан хүрээд ирэхээр. Яагаад гэвэл чинь энэ удааны хөдөлгөөний харахгүй юу? Энэ удааны хөдөлгөөний харах чинь тэгээд одоо бараг дэлхийн хүмүүс бүр гайхаж байгаа шүү дээ. Та нар яаж ингэж хөдөлж чадах вэ? Хятадын ийм нөхцөл байдал одоо энэ төрүүхэн Хонконгд одоо юу болов? Тэгээ хүмүүс нь хөдлөх ямар ч та нар хөдлөхтэн бүр бүх өвөр монголчууд нь тэгээд одоо бараг бүгдөө ингэж хөдөлж байгаа шүү дээ. Ингэж яаж чадж байгаа юм. Тэгээд одоо монгол хүн чинь тэгээд тийм нэг бас нэг гайхамшиг цаанаар нэг далдын нэг хүчтэй байгаа шүү дээ. Тэгээд энээр бодлоор бол нэг төр нэг хятадын төр засганд хаврах үеэр өвөр монголчууд бол бас мэдээж бас амархан зүгээр зоохгүй мэдээж мундаг нэг их юу хөдөлгөөн өрнөх байх. Тэгээд одоо тэр энэ олон асуудал байдаг жишээ нь хүн ам их олон хятадууд ийм их болчихсан энэ тэрэ гэдэг. Тэр үуч асуудал биш. Хэрвээ артамж өөрөн сэтгэлдэн тийм тэгээд л өөрөө ингээд мэдээ тогтоогоо чийлээд явдаг чагт
Тэр юмуд бол зүгээр л тэрчмэлүүлж байна. Мэргэжлийн ингээл техникийн асуудал байхгүй. Яа шийдэн тэрийг үл шийдэн амархан. Тэгээд хамгийн гол сэтгэлийн хүч. Тэгээд монголч монголчууд бол ер нь тэгээд хамгийн түрүүнд бол за оюун санаагаар сэтгэлээрээ ингэж нэг босч байгаа. За ийм байсан байдалд бол тэгээд за манай ард Монгол улс гэж байгаа. За тэрнийхээ ард бас Бурят гээд байгаа. Энэ өмсөж чинь бас тэгээд бас л бүгдөө Монгол ш. Харахтал тэгээд л бас нэг Оросууд гажравчихсан нэтрийг тэгээд л сүүлдээ бас бид нар чинь ерөөсөө монголчууд чинь цөөхнөр л маш цөөхнөр л тэгээд дэлхийг дайлаад явж ирсэн шүү дээ. Одоо ер нь ширэг гэж маргалт нэг юу 10 хүмүүс даваагүй гэж хэлдэг байх. Тэгэхээр тиймэлхүүл байдалтай явж ирсэн. Тэгэхээр манай бол би хамдан гэж бодож байна. Бид нарт бол их хэмжил байгаа. Тэгээд ингээд бас ер нь Монгол гэдэг юм бараад явж байгаа. За энэний ард бол одоо энэ ингэж за жирийн энгийн чахтаа ингээд Монгол гэдэг ингээд бүх юм ингээд бидний толгойд ингээд тархинд хийгээд өгөөд яваад байсан. Жишээ нь урлагийн хүмүүс байна, одоо жохоолч байна, одоо бүх дууч бүжигчид одоо тэрнээс багш нар одоо энэ бүх хүмүүсүүд чинь тэгээд л одоо энэ Монгол гэдэг юм чинь бид нарт ингээд өгөөд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нь бол би бол ирээдээ бол манай гэж бодож байна. За баярлалаа. Энх бата маш их баярлалаа. Манай подкаст орсроо зөндөө цаг зав гаргаж тийм ээ зөндөө ярилцлага сайхан ярилцлага өгсөн тийм. Одоо манай ярилцлага хүмүүст бас зөндөө модель өгөхөө бодож байна. Маш их баярлалаа. Таны ажилд амьдралын сайн Монгол улсын одоогийн Монгол улсын тусгаар тогтол энэ Монголын асуудлыг бүхэлдэн шийдээгүй байхсаар. Яагаад гэвэл өөр Монгол ийм том одоо нутаг төсөртэй. Одоо ичнээн хүн амтай. Тэгээд энэ ингээд одоо ийм том хэсэг нь ингээд харийн нойрхолд ор байна.